холбоотноос сарж Америк дангаараа юу их юм? Өөрсдөө 100 жил бүтээсэн легасига нэг явж байгаа шүү. Авах гэж шүү. Тийм үстэй. Заарсан. За камер шилжүүлээ. Ороймонд манайха төвжрэл дунд эхлэж байна. Тэг өнөөдөр би бас сонирхолтой зочинтой байгаа. Эдийн засгийн ухааны доктор Хотоо Чулуунтайгаа цуг ярина. Тэгээд тэрнээс өмнө би бас нэг урдны 44 өдрийн дугаард цагдаараа залгасан шүү дээ. Тэгээд цагдаа маань таг чиг. Тэгээд би бас өнөөдөр ахаад нэг мэдээлэл өгөнгөө нөгөөдгөл давшруулчих гэж бодлоод цагдаараа залгасан. 82 тавтаа тий. Гэхдээ 100 шүү залгач. За над руу ирлээ залгач. 82 тавтаа мэдээлэл өгсөн газар ирлээ залгаад ирэхээ. Тэгээд дараа нь ахаад 100 дахиад өөр мэдээлэл өгнө. Энэ ноцтой мэдээллүүдийг шалгуулах гадал амьд хичээлгээд байгаа шүү дээ. Стикстэн тавьсан мөтэй. Тавьсан. Дуун суулж магадгүй шүү. Чангалч. Байна уу? Байна. Оо сайн байна уу? 2 хоногийн өмнө гомдол гаргасан. Тэр Hero Entertainment гээд монголчуудыг далцуулж хуваагаад байгаа монголчуудыг нийгмийг эмх замраагүй байдал руу түлхээд байгаа контент хийдэг нэг Hero Entertainment гээд студийг болон шалгуулах гээд гомдол гаргасан. Манай гаргасан юм тий. Тэгээ бол уцаар өгчгөр шалгачдаг гэсэн хойшлуулчгүй ажиллагаа хийгээд өгөөчгөл танаас бол гаргасан. 102 дуу залгасан ч дамцаар байгаа танах руу уцаж өгсөн л дөө 2 3 дамжаад. Уцаар гомдсон уу? Тий. Тэгээ нэг найз маань амиа орлож магадгүй болоод байна. Энэ төлгөөс нь олж. Наста энэ дугаараас гомдсон уу? Тэгсэн. Би асууж чи хацаа гооч би юу яа. Даруухан яахгүй бол найз маань амиа орлож хуй дээ. Даруухан шалахгүй бол найз маань амиа орлож хуй дээ. За. Тэгээ 2 хоногийн өмнө. Тэгээ. Би бол нэг тодорхой байсан шүү дээ. Гэргээ 15 давхарт байдаг. Гэрэг тавар 15 давхарт байдаг. Хувьцааных нь 5% нь лувсан намсраа оюун эрдэнэ гэдэг хүн эзэмшдэг. Тийм студ байгаа юм. Тэгээ энийг шалгуулахгүй бол ахаад нэвтрүүлэг хийгээд байгаа сурахтаа нэг найз маань тэрийг гаруул амиа орлох болчихгоо. Зодоо болчих. Би 100 бас мэдээлэл өгчөөд нэвтрүүлгийнхаа өмнө мэдээлэл өгдөг ажилд болж байгаа шүү дээ. Оо сайн байна уу? Гомдол гаргасан юм уу? Тэг мэдээлэл өгсөн. Энэ Амундараа гээд хүн төмөр замын төслөөс өчнөө их 80 төгрөг хулгайлцсан байж магадгүй дансын шалгуулсан. Амундараа гэдэг хүн төмөр замын төслөөс өчнөө их 80 төгрөг хулгайлцсан байж магадгүй дансын шалгуулсан. Тэгээд би энэ одоо годмонд л явж байна. За энэ ямар ч үгүй юм. Амундараа гэдэг нэг энэ төмөр замын төслийг удиржсэн хүн тэгээд энэ гүйц захирал нөөцийн төслийг энэ агүй их мөнгө хулгайлцсан байж магадгүй шалгуулсан. Тэгээд дансын шалгуулсан. Гэхдээ танахаас шалгачдаг гэсэн мессеж өгөн гол шууд шалгаадсэн шүү дээ. Яач вэ? Яасан вэ? Танах руу мессеж өгүүлчихээр шалгачаад байна гэсэн. Тэгэхээр л залгаж байна. 110 дугаар руу мессеж бол тасаа ярьж чадаа. 110 руу ярьж байгаа. 110 харилцаатай төвчсөн дугаар. Танах шалгахгүй мó? Энд чинь автобустай тэмцэх газар шалгадаг гэсэн юм чинь. За автобустай тэмцэх газар руу залгаж. Иргэн тийг шууд шалгадаг гэсэн. Тий, уулын улаа шууд шалгачдаг л гээл. Чин данс масыг айгу хурдан шалгачдаг юм л шүү дээ.
Ажилтны газрын төв арга тусгай боловсруулж ажлын цаг дууссан. Ажлын цаг дууссан юм чи. Гомдол хандаа. За ямар ч байсан тэгээд би бол н хоёрын мэдүүлчих гэсэн чи нэгийг л мэдүүлгийн авахгүйгээр ингээд салгачихлаа. Манайхаа анзаарсан баг. Би бол бас энэ Hero Entertainment-ийн тэр засгийн газраас хичнээн төгрөг энэ компани руу шилжсэн. Тэрийг бас мэдчмээр байгаа байхгүй. Энэ мөнгө угаах гэм тэрг байж магадгүй. Агуул тэр мөнгөөр мөрөдөө тоглолцсон ч юм билүү. Onyx хэдэн төгрөгийн тавиад шалтцсан юм билээ. Тэр мэрийг мэдмээр байна шүү дээ, тэ. Оюун эрдэнэ өөрийнхөө 50% хувьцаа эзэмшдэг компани руу засгийн газрын төсвөөс хичнээн төгрөг татвар төлөгч та бидний мөнгнөөс шилжүүлсэн юм байгаа. Тэр мэрийг мэдчмээр байгаа маа. Бач нэг цагтаа маань арай өөр үдг юм шиг байна. Би нэг торол мессежер хаяг маягтай, фэйсбүүк хаягтай болт юм уу. Тэгээ трол хаягтай болж байгаад цагдаа магдаараа юм бичүүл айгу хурдан шалах юм шиг байна. Яг боддоор болохоор ерөөсө болдгоо юм шиг байна. Гэж ойлголоо. Саяны цагдаагийн надад өгч байгаа энэ юуг нь харахад. Тэгээ өнөөдрийн маань зочноор Монгол улсын шинэхэн доктор, эдийн засгийн ухааны доктор Отго Чулуун маань оролцож байгаа. Тэгээд сайн уу найз сони юу вэ? Сайхан аварч байна уу? Сайн байна. Сайхан аварч байна. Тэгээд найз нь өнөөдөр найзгаа өрсөн шалтгаан нэг жоохон юм тодруулж суух гээд. Хөөш энэ баялагтай эзэн Монгол гэдэг нэг юм яриаддаг шүү дээ, тийм. Энэ яг баялаг гэж юу юм бэ? Энэ газар доормоор нэг энэ тэнд юм нууцсан, тэрийг олох тухайд тэрийг олоод авахыг баялаг гэдэг нь юуг баялаг гэдэг юм. Бол эндээс яриага эхэлчих шүү дээ. За би хаашаа харж ярих болоо одоо. Шууд урагшаагаад урагшаараад ярьчих уу те. Урагшаагаад ярьчих. За баялаг гэдэг маань өөрөө уг нь хэрхий ойлголт. Тэгээ сүүлийн үед нөгөө улс төржөөд анхны утга нь их гажуудчаад байна л да. Тийм тэгээд яг уу энэ яг яаж улс төрлөө орсон бэ гэхээр 2020 оны улсын хурлын сонгуул боллоо шүү дээ. Тийм. Тэн дээр Арслан нам урайгаа уг нь баялагтай эзэн Монгол гэж ийм урай тавьж орсон юм байгаа. Тэрний цаад санаа нь яах вэ гэхээр энэ стратегийн орд гэдэг байгаа газрууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааг тэр хувьцаа эзэмшигч болох замаар хувьцааны эзэн болно гэсэн ийм санаа явж ирсэн. Яг бол баялаг гэдэг дотор чинь одоо 1702 хувьцааг амжуулах гэдэг шүү дээ, тийм үү? Тэр дотор чинь менежмент байгаа, хүний ур чадвар байгаа, геолог хүний ухаан байна, инженер хүний ухаан байна, эдрийг ороод байгаа. Тийм. Би ч одоо сүүлийн үед энэ маань өөрөө нөгөө газрын хөдөлт тэр газрын хөндөд байгаа баялагийг л ойлгодог болчиход байна л да. Яг энгийнээр хэлэхэд одоо ингээд бид нар цэвэр ус хайгаад явж гэнэ гэж бодъё л доо. Тэгээ тэр хоол ингээд нэг юм цэлзээд нэг ус мөн ч юм шиг биш ч юм шиг. За мөн байлаа гэхэд маш их зардал одоо гаргаад олоод очлоо гэхэд яг унтны ус мөн ч юм уу биш ч юм ингээд асар их зардал гарахаар юм байгаа байхгүй. Тэгээ тэр зардлуудыг гарсны дараа одоо тэр чинь жинхэнэ баялаг болж хувирна шүү дээ. Гэтэл одоо яаж юм нэхэр одоо нэг стратегийн ордыг ингээд шууд баялаг гэдэг тэр газрын хэвлийд байгаа тэр шороог л баялагын мал гэж үздэг болох ч одоо энэ л да. Энэ стратегийн орд гэж яг ямар нэр томьёо юм бэ? Энэ бол яг ер нь дэлхийд дээр бол ийм ойлголт байдгүй. Тийм үү. Тэгээ Оросд байсан юм шиг. Одоо ерөнхийдөө үлдчихэд байгаа нь манад л байгаа юм. Тэгээд стратегийн орд гэдэг маань хуулийн тарихаар их ойлгомжгүй л дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас дээш гарах тийм ордыг тэгээд нийгмийн эдийн засгт ач холбогдол өндөртэй бол стратегийн орд гэж үзнэ гэдэг байгаа. Гэтэл тэр орд чинь өөр ингээ ашиглалтын явцад үн өсөөд буурах тоолн тэр чинь тэр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5% байна уу гэдэг чинь өөр асуудалтай шүү дээ. Буухаар нь гаргаад орохоор нь авч чадах юм шүү. Тий. Тэгээ яг эдийн засгчд бол баялаг гэдэг үгийг нөөц гэж үгтэй эсрэгцүүлж одоо сөргүүлж ашигладаг. Яг энэ геолог уул уурхаан ухаанд бол одоо энгийнээр хэлж байгаа шүү дээ. Баялаг гэдэг маань тэр газрын хөндөд байгаа одоо физик бит хэлбэрээр байгаа тэр хөдрийг хэлээд байгаа юм. Энийг чинь ухаж гаргаж авахд бол маш их зардал гарна. Эхэлж ирж хайж болно, маш их зардал гарна. За тэгээ хүн ажилуулна, тоног төхөөрөмж худалдаж аавна, зээл аавна. Ингээд нөгөө
хүтрээ гаргаж ирээд олборлож гаргаж ирээд боловсруулна тэрийгэ зарна. Ингээд тэр зардлаа нөхөж чадчихвэл нөөц болж байгаа. Эдийн засгийн үргэлжлэлтэй нөөц. Эдийн засгт бол энэ нөөцтэй л харьцдаг байхгүй. За тэгээд тэр зах зээл дээр тухайн бүтээгдэхүүн одоо жишээлбэл зэсийн үн өсөж байгаа юм бол нөгөө нөөц чинь дагаад өсчихнэ. Зэсийн үн буурах юм бол нөөц мань буураад эсрэгээр баялаг өсчихнэ. Баялаг гэдэг нь бол одоо тэр геологийнхаа хувьд олцсон тий одоо тэр биетэр байгаа хэмжээ байхгүй. За ингээд зүгээр жишээ аваад үзэх юм бол одоо газрын гадаргуугаас 100 м-ийн гүнд 100 кг алт байна гэж бодъё л доо. За нөгөөх нь 1 км-ийн гүнд яг адилхан 100 кг-ийн алт байна гэж бодъё. Одоо физик хэмжээгээр геологийнхаа хэмжээгээр бол хоёлоо 100 кг. Энэ бол хоёлоо баялаг мөн үү? Тэгвэл 100 м-ийн гүнд буюу одоо гүйхэн байгаа чинь гаргаж яваад зарах юм бол тэр чинь өртгөө нөхөн штэ. Зардал багтаа тий. Тийм. Тэгэхээр тэрний чинь нөөц нь нэг 30 кг боллоо гэж үзье. За 1 км-ийн доор байгаа тэр алтыг гаргаж яваад зардлаа нөхгүй гэж бодъё л доо. Тэгэх юм бол нөөц нь 0 болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ баялаг нөөц гэдэг хоёр ойлголтыг маш сайн ялах хэрэгтэй байна. За тэгээ манайхан бол одоо нөгөө тэр үйл ажиллагаа явуулж байгаа компанид байгаа хувьцааг тэр газрын хөдөлтөй ингээд андуураад ингээд явцсан. Тэгээд яг асуултаа чинь буцаагаад хэлэхэд бол стратеги ордог юм бол Монголд л байгаа даа. Тэгээд энэ болохоор яг төрөл авах гэсэн нэг санаах л та. Тэгээ энэний нэг давуу тал нь юу ээж болох вэ гэхээр манайх чи юм хоёр дарангуй маягийн төртөө юм төрийн өмч дамгаалсан хоёр улсын дунд байна шүү дээ. Тэр яг хувийн хвшилт байх юм бол энийг тэр Хятадын ч юм уу Оросын ч юм уу мөнгөтэй компани орж ирээд худалдаад авчнаа. Энийг хаяа л гэж анх стратеги ордогч үүсгэсэн юм болов уу гэж би боддتي. Гэхдээ энэ чи хаах өөр олон арга байгаа байхгүй. Жишээлбэл алтан хувьцаа шүү дээ. Нэг хувийн эзэмшээд зарах хэрэггүй болгоо ичдэг. Эсвэл хэн нэгэн зарлаа гэхэд тэр хувийн компани гадных нь зарлаа гэхэд шууд одоо вето буюу хориг тавих хэмжээтэй. Гэтэл манайх 34%-ийг аавн, 50%-ийг аавн. За тэгээ тэрийг хуулинд оруулахдаа оруулсан хөрөнгийнхөө хэмжээ хэрэгж байгаа. Тэр нь өөр ингээд их л буруу тийшээ явал ингээд улс төрөөч татаж оруулаад улс төрн ч унаад улс төрн уул уурхаад ороод уул уурхаан ч унаад ингээд биеийнхаа нэр хүндийг унгаад ард түмнийч улам ингээд халдчих тавлал нэг юм. Анхаас буруу явцсан юм л да. Тэгээ энэ дэлхий дээр ингээд нөгөө нэг баялагын санд ингээд байгаа нэг юмдаа ингээд бүгд мөнгөнд хувааж байгаа тэнцүү хуваагаад нөгөө ард түмэн гэдэгтээ өгчхөр бүгдөө сайхан амтч улс үндэстэн байна уу? Байхгүй шүү дээ. Яг үз байхгүй. Ихэнх улсууд одоо жишээлбэл би Казахстанд очиод тэднийх чинь манайхтай адилхан нэлээд олон жилийн өмнө ийм үндэсний баялагын сан байгуулсан байхгүй. Самраг казино гэдэг ерөнхийдөө төстэй. Хизээж бэлэн мөнгө тараадгүй гэж. Тэгээ харин тэрнийхээ оруулсан мөнгөөрөө одоо ингээд мөнгө юу яачлаа ингээд хөрөнгөлөгдлөө шүү дээ. Тэгээ тэрнээс одоо энэ тэнд хөрөнгө оруулалтад орж исэн өвөжөр нь гаднаас юу хөдөлж яваад байгаа юм. Сургууль хөдөлж яваад байгаа юм. Тийм. Англи, Америкийн хамгийн сайн бизнесийн сургуулиудыг оруулж ирж байна. Профессоруудын мөнгөөр зодож оруулж ирж байна. Ингээд мэдлэг аваад байгаа байхгүй. За Норвег бол их сонин шүү дээ. Одоо тэр баялагын сангаа байгуулсан. За тэгээ энийг байгуулад улс төрчдийн хоорондоо тохирсон байгаа юм. Цөмөр улс төрч болно. Ганцхан юм дээр улс төрчихгүй шүү. Уул уурхаа дээрээ улс төрчихгүй шүү. Ингээ баялагын сангаа байгуулжээ. Эндээс олсон орлого маань зөвхөн баялагын сандаа төвлөрнө. За тэгээд урд нь бол 4% байдаг гэсэн юм. 4%-ийг л төсвийн зориулалтаар ашиглая. Одоо бол тэрийг бүр багасгаад тий 20% болгоцсон байхгүй. Бусдаар бол тэр бэлэн мөнгө тараан маань гэсэн тийм балаа юм байхгүй. Хүмүүс хувааж өмсөн балаа юм байхгүй. Ерөөсөө хаан сайн технологи байна. Одоо 3 гэж ярьдаг те хамгийн сайн хувьцаануудад хөрөнгө оруулалт бичдэг байхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр тэр газрын хөрсөн дээр байгаа нөөцөө гаргаж ирээд мөнгө болгонгуудаа нэгдүгээр эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Хоёрдугаар санхүүгийн эргэлтэнд оруулж байна. Гуравдугаарт мэдлэгийн эргэлтэнд оруулж байгаа байхгүй. Тэр хувьцаа эзэмшигч замаар тэр компанидд байгаа хамгийн сүүлийн технологи ноу-хауг авч шүү дээ. Манайд бол яг хөтэ ингээл нэг улс төрчдийн ялсан намын хэдэн хүмүүс л очиж
ажил хийдэг. Тэгээ өмнөхнийхөө бүксийн нухдаг биенээ шоронд байдаг нэг юм тогтолцоор оруулчлаа л та. Тэгээ яг эндээ бол 1072 ч хавцаа биш шүү дээ. Биш. Энэ бол зүгээр эрхэм бичиг байна. Энэ 2008 онд элбэгдэрж орохдоо Эрдэнэхов бол энийг яг тэр хөрөнгөний биржээр ховцоо хэлбэрэл гарах гэж оролцсон л доо. Тэгээд тэрийн тааждаг зогсоод тэгээд одоо бол хэрэггүй юм болсон доо. Яг анх бол Арслан нам нэг $1000 хавцаа эзэмшүүлээ гэсэн. Тий. Нөгөө нам нь одоо Санжийн баяр гоо шүү дээ. Тий. Давуулаад бэлэн мөнгө амлцсан. Тий, эх орны мөнгө амлцсан. Тэр үед чинь манай төсөвч улсын төсөвчийг жоохон байсан шүү дээ. Тий. Хэдхэн тэрбум төгрөг байсан. Тэрнээс давсан хэмжээний мөнгийг амлцсан баг. Тэгээд тэр амлалтаа биелүүлэхийн тулд 2009 онд энэ оюутлогоо хамтлагууд дээр бол ингээд мөнхийн хэрүүл тавьсан шийдлээр ингээд авнасаа мурдахын хацгаа болцсон л доо. Тэр нь бол ингэж бэлэн мөнгө амлдаг юу бол их буруу юм биш. Ер нь ингээд баялгаараа тэнцүү хоож идэд тийм жаргацсан ус байдаг бол баларцсан ус байдаг юм уу? Гэхдээ ер нь Венесуэлах бол баларч штэ. Манайш баларчлаа л да. Шинжтэй нэг юм харьцуулж Венесуэл бол төр давцсан. За тэгээд одоо бол өөртөө зүгөөч үлдэрч чадахгүй, усаач үлдэрч чадахгүй байдал гарч байгаа. Бусад улсуудад яа тэр тухайн ордыг хайг ашиглах эрхээ өгчөж байгаа шүү дээ. Тэгээ оронд нь роялти буюу ашигт матмалын нөөц ашигласны төлбөр авдаг тийм үү? Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр тэр газрын хэвлээд байгаа баялаг ард түмний мэдлэлд байгаа юм уу? Одоо төрд байгаа юм уу? Гэхдээ энийг ашигласныхаа төлөө уул уурхайн салбар чинь амнат ашигт матмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти төлдөг байхгүй. Бусад бүх салбаруудад орлогын албан татвар төлж байгаа шүү дээ. Уул уурхайн салбар бол орлогын албан татвараа тултлан төлж байгаа. Ногдол ашигын татвараа төлж байгаа. Дээр нь нэмээд роялти төлдөг байхгүй. Тэр одоо баялагтай эзэн Монгол гэж манайхаа яриад байдаг. Яг үндэ роялти төлж ийн чинь тэр баялагын эзэнд тэр татвар орлогын албан татвар ногдол ашигаас илүү хэмжээний мөнгийг өгöd байгаа байхгүй. Яагаад ингэдэг вэ? Төр өөрөө орж хийж болно л доо. Гэтэл тэр хайгуулч өөрөө асар их зардалтай, олборлолч асар их зардалтай. Энэ зардлыг эрсдлийн хувийн хвшилд өөрүүлээд ашиг төлбөрийн тэр амнат хэлбэрээр л авчиж байгаа юм. Тэгэхээр уг нь бол төрдөө хамаагүй ашигтай хэлбэр. Даач манайх ингээл заавал төрийн компани очиж ашигтай болно гэдэг. За одоо тэгээд нэг жишээ авъя л да. 13 онд нүүрс нь чи $26 болж унжээ шүү дээ. За. Гэтэл өөрийнх нь өртгөн бараг $25, хаяа $27 болчихдог те. Энэ үед төрд асар их алдагдал учирч байгаа байхгүй. За Эрдэнэтийн зэсийн өртөгч нь $4500 байсан. Тий. Зах зээлийн $4400 болоод байна. Төрд асар их алдагдал ирж байгаа байхгүй. Одоо ингээд сүүлийн хэдэн жил нэг үүлэн чөлөөний нар шиг ингээд нүүрс зэсийн өндөр байсан үед ашигтай гараад ирэхээр л манайхан ч өстөө нэрэ цөөхөн хэдэн компани ингээд цөм хийчлээ гэдэг ингээд буруу ойлгоод явчихж байгаа юм. Энэ улсын төсөв 14 мега төсөл хэрэгжүүлэн Т100 хийн мэн гэх юм. Би урд нь доодорж явахдаас орж явахдаа асуусан. Энэ боломж байгаа юу? Энэ бид 14 мега төсөл дийлэх тийм боломж байгаа юу? Яг гоо Т100 бол хийчихэл байх л да. Зөвхөн тэр 14 төслийн нийт хөрөнгө оруулалт нь бол манай улсын төсвөөс бол давцсан юм бил. 120 их нэгдсэн. Тэр 5 дахин 4 дахин. Тийм манай улсын төсөв чинь бас одоо энэ жалдагдaltaй тэгээ дээр нь бид нар чи үр зээлхтэй болсон шүү дээ. Тэгээ тэр 14 мега төслийг бол улсын төсвөөс бол санхүүжүүлэх ямар ч боломж байхгүй. Хувийнхныг л оруулж ирэх юм байна. Тэгээ хувийнхаа орлого юм ашиг. Одоо бол хэцүү шүү дээ. Одоо ингээл бид нар чинь ухаан удгийн 34%-ийг аавн, за энэ стратеги ордуудыг аавн, алтыг аавн гэдэг гарч чинь хэн орж ирэх юм? Маш их зардал гарна шүү дээ. Одоо ингээд Чимбачи өөр дөрөв боддоо чи нэг ингээд төрийн өмчийн компани захирал байлаа. За тэгээд чамд ард түмний өмчгөө $100 сая өглөө. Энийг өсгөөд ирээ гэдэг. Тэгээд чи одоо мэдхгүй Лаос, Камбож, Вьетнам ч юм уу за мэдхгүй зөв жишээ шүү. Африкийн нэг улсад очлоо $100 сая аваад очиж шүү дээ. Бөө юм болоод арай хичүүн аваад тэр нь хулгай зэлхий ихтэй орон нутгийн одоо тийм мафи зафи дэмждэгтэй арай хич ингээл бөөн зардал болгоод $100 сая чи ингээд мөнгө ч өрөхгүй нэмж $200 сая зээл аваад
арай гэж ашиг ингээд үйл ажиллагаагаа эхлээд алдагдaltaй явж идэл чинь манай баялагийг чи ингээд үнэгүй авчлаа 34% өг гэдэг үл яах вэ? Хэцүү шүү дээ. Харин тий. Тэр цаад манай хөрөнгө оруулж байгаа хүмүүс чинь бүгд л тийм байгаа шүү дээ. Тэтгэврийн сангийн мөнгө авсан хөрөнгө оруулагчд байгаа. Эсвэл татвар төлөгчдийн мөнгийг цуглуулсан сан байгаа. За хувийн хөрөнгө оруулагчд байгаа. Тэр хүмүүс хизээч Монголд хөрөнгө оруулахгүй байхгүй. Эдгээр чинь ингээд өөрсдийнхөө үндэсний үйлдвэрүүдийг те юм хийсэн хүмүүсээ ингээд дээрэмдчихдээ юм бай. Огт юм хийдгүү ингээд популистууд нь сайхан амьдэрдэг юм бай. Ингээд дайраа те. Ийм улсад бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй болохоор ажлын байр бий болохгүй байхгүй. Чи яг уул уурхай эдийн засгийн энэ бацаандаа хилчдэг. Нямтаашрууг энэ уул уурхай нэг алга дарам цаас авчиад шууд гаднаас банкнд тавиад зээл авчдаг гэх тийм байж болд юм уу? Болохгүй шүү дээ. Яг болно л доо. Гэхдээ тэр компани ганцхан цаас өгöd үү? Тий, одоо ингээд би дахиад жишээ авъя. Манай Чимбаа ингээд үндэсний баялагын сангийн захирал болчихлоо. За ингээд нэг тэрбум доллар. Тэгээ одоо Монголд алт ухахын оронд гадаадд алт ухахыг гээд за нүүрс хойш юм болно шүү дээ. Зөвхөн лицензийн барьцаалахгүй шүү дээ. Тэрний ард ямар технологи байна, баталгаа ямар байна, ажиллах хүч нь хэрийн, зах зээл нь хэрийн, маш олон юм харна үстэй. Тэгжээч мөнгө оруулахгүй болно үстэй. Тэгээ Монголоор дүүрэн лицензтэй компаниуд биш төрийн үнчин хувийн компаниуд те. Тэгэхээр тэр алга дарам цаас чинь 100 юмны ердөө нэгэн л те. 99% нь бол тэр компанид итгэл биш шүү дээ. Ямар баг чадвар байгаа, ур чадвар байгаа, ард нь хэр итгэлтэй, зах зээл нь хэр найдвартай. Энэ одоо нэг хараад байдаг Дубайн төлөвлөгөө чинь энэ Монголын нэг жоохон торгоох юм аа да юм. Би тэгж хараад ойлгоод байгаа зөв үгүй юу мэдэхгүй байна. Энэ даалдуурхан бүтээн байгуулалтын чинь тийх Дубайн төлөвлөгөө хийгдсэн бүтцтэй. Тэгээд энэ чинь зогсоо пүүба баахан дээрэмжд оруулж ирээд Монголын баялагийг дээрэмдэхээр болчихлоо. Эдрийн толгойг тасдээ гэдсэн нөхдүүд. Одоо энэ Дубайн төлөвлөгөөгөө ярихаа болоод ойлгооч их сайн компани гэдэг юм. Энэ ямар учиртай вэ? Яг энийг ярихын тулд их урт түүх ярих хэрэгтэй болно. Ярих л байна уу? Энэ оюут толгойн анхны лиценз чи гадныхаа авцсан байсан. За. Тэгээ ашиггүй байныг хаяа гарчихгүй юу? Тэгээд манай Монгол газар аваад өөр дөрөө байлгаж ягаад за ашиггүй байна гэдэг авийн хүмүүс өгцөө. Зарчсан. Зарцсан. Тэгээд авийн хүмүүс нь ил уурхайг болчоод за энэ дээр уурхай барилаа гэхэд өртгөө нөхгүй юм байна. Ингээд хайж гарахд бэлэн болчиход байсан. Тэгтээ яг хаа юу яа доош гүн өрөмдөд үзьгээд тэгээ өчнөө олон зуун сая доллар гаргачаад ер нь ингээд гарч явахын даваан дээр хамгийн сүүлийн өргөн ашигтай болоод алд уурхайг нээсэн байгаа шүү дээ. Тэгээд яг 2003 билүү 2005 он баха. Тэгээ ер нь бол ийм байдیں۔ Уул уурхай дээр эхлээд одоо манайхан тэзүү гэж ярьдаг те. Англиар бол feasibility study. Хэлж тэрийг хийдэг байхгүй юу? За хэр их нөөц байгаа юм, үн яах юм, зардал яах юм, ашигтай машиггүй байх юм уу гэсэн санхүүгийн тооцоогоо хийж байгаа. Инженерийн тооцоогоо хийж байгаа. Энийг ерөнхийдөө тэзүү гэдэг. Дараад нь гэрээгээ хийн. Хөрөнгө оруулагч та тий. Одоо зардлаа яаж зарах юм, урдлага яаж барих, ашиг яаж барих. Тэрний дараа лиценз өгдөг байхгүй ашиг нутгийн лиценз. Яг бол 30 жилээр ашиглах эрхээ өгж шүү дээ. Манайх өнгөө өгцөн гэдэг үгүй. Тэгээ дараалал нь юм байгаа юм. Тэзүү гэрээ тэгээ лиценз өг. Манайх яасан бэхээр нөгөө намбарын их хоёргоо үед чинь нөгөө их хөрөг дарна гэдэг 24 онд шүү. Тэр үед чинь 4 билүү 6 4 онд дарахгүй их хөр тэглээ. Тэгээд лицензийн тоог хийх гэдэг байна. Мэдгүй тэр нь мэдгүй. 4 хаа лицензээ шууд өгсөн байхгүй. Тэзүү ба. Нөөцөн тогтоогдог байхад ашигт малтмалын лицензээ намбарын их шууд өгсөн. Айл 2003 билүү 4 онд. 4 онд л. Тэр чинь их хөр тэглэнгээ 50 сая доллар гэж яриад байдаг үстэй. Тэгээд ажил нь явж байгаад эн чинь 2009 оны 10 сард тухай хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулж байгаа. Тэгээ 2010 оны 3 сард тэзүүгийн хүлээж авч байгаа юм. Тэгэхээр чи яг ингээд уруугаар явцсан байх биз? Тийм байл. Тий. Тэгэхээр энэ бол хин нэгний буруу биш. Манайхаа угаасаа ингээд туршлагагүйдсэн байхгүй. Тэр намбарын их хоёрын үеэс эхлээд мурдхан хязгаа болчихж байгаа. Тийм байл. Тэгээд одоо эн чинь яг үнэндээ ингээд
Тэр хооронд нь Рио Тинто орж ирсэн, сүүлд орж ирсэн шүү дээ. Тий. Ингээд манай улс төрчдийн төрийнхний л буруу байхгүй. Тэгээ бид манайхан ч монголчууд ч одоо жинхэнэ монгол хүн хязгаарч өөртөө буруу авдаггүй те. Ингээл гадагшаа гадныхан ингээл балбаад байдаг. Энэ дээр бол нэг юм болсон юм байна. За тэгээд нөгөө 5 тэрбум долларт барина гэж хэлсэн анхны хөрөнгө оруулалт чинь яг гүйцэтгэлээр 6.5 тэрбум доллар болчихгүй юу? Одоо 15%-аар хэтэрсэн. Яагаад хэтэрсэн бэхээр манайхан нөгөө л зөвшөөрлүүдээ өгөхгүй цахилгаан станцын зөвшөөрөл өгсөн байсан. Тэр үед уг нь 300 сая доллараар 300 мегаваттын цахилгаан станц бариулчих хэрэгтэй байсан бил. Тэрийг болиулсан. Одоо бид нар жил 300 сая доллар өгж шít. Тэр үед нь бариулсан бол манай улс ингээд жил болгон 300 сая доллар алдахгүй л байхгүй. Цахилгаанд одоо итас авч байна. Тийм итас авч. Тэгээд тэр зардлын итгэлтээс болсон ингээд нөгөө далд урхагч чинь зогсоцсон байхгүй. Тэгээ үед чинь нөгөө ардын намынхан чинь тэр үед чинь нөгөө хамтарсан засгийн газар байсан шүү дээ. Тий, хөрс үг шалгах сайд байсан. Тий, үгүй. Өмнө хин байсан. Алтуугийн засгийн газар. Алтуугийн тэгээ Алтуугийн засгийн газрын чинь санамж хүчийг зурна гээд Алтуугийн сайн чи өөрөө санаачлаад. Тэгээ бид нар чинь баахан ажлын хэсэг байгуулад Рио Тинто чинь нэлээд булан шахацсан байсан чи Алтуугийн сайд чи өөрөө нөө сайн вайс шүү дээ. Рио Тинтогийн туудсан дараад 75-аар бууж өгсөн захиа явуулсан байгаа байхгүй бидэртэй ярилгүйгээр. Тийм үү. Тэгсэн тий. Одоо тэр юун дээр интернет дээр байдیں۔ За дээр нь ардын намынхаа өөрсдөө та нар ингээд попсоор байгаад эдийн засгийг алаа хийчлаа гэд. Тэгээд их хурл дээр 2 ч тогтоол гарч ирсэн. Наад далд уурхагаа явуулаа. Нөгөөх нь бүр хугацаа зааж 15 оны эхний хагжилд багтааж над далд уурхагаа явуул. Тэгэхгүй над эдийн засгч нь одоо ингээд зогслоо. Тэгээ их хурлын 2 тогтоолтой засаг солигдсон байсан. Сайхан мэлгийн засгийн газар байгуулагдсан. За тэгээ тэрмийн шадар сая дээр бол одоогийн хэрэглэгч хүрэлсэх. Сангийн сая дээр жаргал тулгын эрдэнэт. Энэ хоёр бол нэлийн зүтгүүлсэн дөө байг. Эдийн засаг болохгүй, нэгэр болохгүй юм чи. Тэр хоёр зүтгүүлсэндээ биш. Угаасаа эрүүл сарвал ухаантай хүн. Яг хөө хэдийн улс төрөө бодоод сонгуульд өгсөн байсан те 16 оны. Ингэж яагаад чсэн. Тэр чин долларын хаас чинь өдөр төсч илээ шүү дээ. Бүх юм зогссон. За тэгээ дубаг явуулъя гэдэг. Тэгээ төлгөө батлагдсан, хийх ажил нь хийгдсэн. Тэгээ энэ ордч маш том орд байхгүй. Хэд хэд үе шаттай ажиллах тийм том орд. Дубайн төлгөө зөвхөн нэг үе шатна, 2 дугаар үе шат гэх тээ. Тэгээ тэрний бүтээн байгуулах хугацаанд л хэрэгжих байхгүй. Тэгээ тэр бүтээн байгуулалт нь дууссан. Одоо тэгээд тэртээ тэргүй ажлын дууссан учраас энэ төлгөө чинь ингээ өчөнгө болчих. Манайхан бол цуцалсан гээл PR хийгээл те. Энэ чинь гадагшаа айгүй муу харагдаж байгаа байхгүй. Одоо яаж хөрөнгө оруулагчдыг татах гэдэг. Тэгээ тэр Дубайн төлгөө чинь 5 гоо нууцсан. Ил тод нээлттэй. Одоо энэ үндсэн хуулинд орсон тэр өгөөчийн 51% гэдэг байгаа чинь анх тэнд өгүүлбэрээр орж исэн байхгүй. Тэгээ хараа тэзэн өөж өгч манад ингээд зөвлөлтийн үед ороод ирсэн ойлголт байхгүй. Техник эдийн засгийн үндэслэл. Монголчууд өгж ойлгодог вэхээр техник эдийн засгийн үндэслэл бол хөдөлгөхгүй, өөрчлөгдөхгүй. Гэрээ бол хэдл өөрчлөгдөж болно гэж үздэг байна. Гэтэл тэр техник эдийн засгийн үндэслэл чинь ямар үед хийгдсэн үед вэхээр бид нар 9-ийн тос гэж ярьдаг байсан шүү дээ. Төрөг 40 талах гэ тэ. Бензин ингээд хөдөлгөөнгүй. Тийм үеийн ойлголт байхгүй. Гэтэл олон улсад юу гэж үздэг вэхээр feasibility study чинь дотроо 5 янз. Order of magnitude, scope of change, pre-feasibility, feasibility, bankable feasibility study гэдэг. Тухайн орд одоо хэрэг судлагдсан байна. Зардал хэр байхаар байна, орлого хэдээр байхаар ингээд тэр бол өөрчлөгдөж болдог байхгүй. Тэр бол зөв боломжийн судалгаа. Тэгээ барууныхаа юу гэж үздэг вэ гэхээр гэрээ бол хөдөлшгүй, гэрээ бол суур. Гэрээ бол гэрээ. Заавал за. Тэр feasibility study буюу тэр судалгаа бол өөрчлөгдөж болно. Яг бол нефтийн үн байнга өөрчлөгдөж чинь, зэсийн үн байнга өөрчлөгдөж шүү дээ. Тэр зардал маань байнга хөдөлж чинь, орлого байнга хөдөлж чинь. Тэгэхээр feasibility study бол өөрчлөгдөн. Манайхан юу гэж үздэг вэ? Яг нэг социализмынхаа үеийнхээ хүлээсэн баригдсан. Нэр томьёо мөртөл буруу тийзүүгээд. Техник эдийн үндэслэл. Тэгээ тэрүүгээр бол ингээд зэсийн үн хизээч өөрчлөгдөхгүй 30 жил. Бензиний үн хизээч өөрчлөгдөхгүй. Тэрийг ингээд хатуу тулгаад байгаа байхгүй. Тэгээ эн чинь соёлын ялгаар гэдэг байгаа. Тэр соёлын ялгаа ингээд өөрчлөх гэж үзсэн юм бол тэр Дубайн төлөвлөгөөд байгаа. За улаан сайдныг балаа журам батлуулсан. Энэ стратегийн ордод байгаа үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд улирал болгон цахимаар санхүүгийн тайлангаа өгнө. Араас нь цаасаар өгнө. Тэгээд сангийн хүлээж авах юм байна л та. Тэгээд ч унтдаг.
хэлэхгүй одоо нэг тийм шантаацны юм гаргачихгүй. Тэгээд сангийн оны 4 үлцийн дарга гарын үсэг зурх юм бол хүлээж авсан тооцдог. За одоо хүлээж авахгүй 6 үйлрэл болох юм бол тэр компани татан болгоно. Тойлог татан болгоно гэж бодоод үзтээ. Ямар амар юм. Тэний үлцийн дарга нарын зурдггүй. Зурх юм бол шууд атыг дуудаад даваа үлсгсэн бай шоронд ичнүүж хайгаад зурдггүй. Газрын дарга нарын зурдггүй. Төрийн нарийн зурдггүй, соёлын зурдггүй. Тэгээд засгийн газрын хуралдаанд оруулаад за энэ тайлын юм хүлээж авъя гэсэн байхгүй юу? Одоо чинь сангийн яамны нэг журмыг чинь тайлбарлах нь бол засгийн газрын тэмдэглэл гарч байна шүү дээ. Тэгэхээр чи энийг чи манайх уус төржүүлээд нөгөө зардлын хүлээн зөвшөөрчлээ. Шал буруу биш. Энэ чи уг нь норын алтан аягүй үед хийгдсэн л идэв байхгүй юу? Сайхан мэлгийн засгийн газрын үед гарч ирээд нэрийг л өөрчилсөн. Төлгөө болгоё гэх. Тэгээ алтан аяг сайдчихөө өстөнөр намайг огцруулахын тулд энэ дубан төлгөөг батллаа гэдэг ингээл. Тэгээ устгал юм да. Тийм эдийн засгаараа улс төр хийх нь хэр өргөөжтэй юм. Ийм байдаг юм эдийн засаг. Энэ бол аюу тийм эгоист хүний хандлага байхгүй юу? Одоо ингээд нэг Соломоны домог үүдэн шүү дээ. Одоо ухаантай хааны гэх юм уу үлгэр. Нэг дөрөс төрсөн хүүхдийг төрсөн ээж өөр хүн хоёр хоорондоо булаацлаж байгаа байхгүй юу? Тэр хүүхэн болохоор өөр хүүхэн болохоор энэ миний хүүхдэд тэгээ хоёулаа хаан дээр ирж байгаа. Тэгэхээр хаан юу ч хэлдэг вэхээр за тэгвэл ингээд дундуур нь цуулаад хоёр хуваагаад тавьж байгаа байхгүй. Тэгээ ажилчид чинь нөгөө хоёр чинь ингээд булаацлж ирсэн нэг хүүхэд нь гараа тавиад ойлаа за чи аав гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүүхэн нь ялчлаа гэж аваал те. Тэгэхээр чи нөгөө хаан за энэ авсан хүүхнийг цаазал энэ тавьж явсан хүн бол яг жинхэнэ ээж нь те. Яг бол төрүүлсөөрөө хизээч суудлахыг хүлэмж өрөхгүй шүү дээ. Яг энэ шиг эдийн засгч Монголын эдийн засаг бол бидний одоо беби байхгүй юу. Тэг эний чи одоо ингээд золиослоо те. Нэг сонгуульд ялахын тулд одоо тэр нэг хуурамч их шиг те. Ингээд яагаад нь шүү дээ. Нэхээ те. Гэтэл яг эдийн засгаа бодож байгаа хүмүүс ингээд охирол үлдчихэж байгаа. Тэгээ одоо уг нь ингээд ухаантай сонгогчтой улсад бол Соломон хаан шиг шийдвэр гаргахгүй байхгүй. Гэтэ тэр бол үлгэрл юм шүү дээ. Тэгээ бодит байдал тэр бол ингээд маш их тарих угаадаг, маш их популизм хийдэг. Тэгээ эцсийн дүндээ бид нар өөрсдөө л охироод байгаа байхгүй. Энэ оюу толгоогоо бид нар өөрсдөө ашиглаж машиглаж боломж байхгүй мó. Заавалжгүй гадны компаниар гэл ингээл барууныхныг оруулж ирж ингэж яаж доллар хэрэг байхгүй өөрсдөө ингээ хөрд мөрдөд ашиглаж боломж байгаа болов. Оюутлага ил уурхаа бол өөрөө ашиггүй шүү дээ. Гэхдээ далд уурхаа гэж хөрд мөрд далд уурхаа чинь болохгүй шүү. Тэр чи одоо 1000 юу лээ 1 км 200 м-ийн гүнд байгаа шүү дээ. 1200 м-ийн гүнд. Тэсмэс нь ингээ дөрвөлжин дистмистрээр гардаг юм уу юу? Харин манай энэ одоо жишээлбэл тэр Монгол комментийн бэлгээнүүдэд тэгж хэлж ирсэн. Яг нь Улаанбаатар шиг хэмжээтэй цол алт байна. Тий. Тэгээ одоо энийг ингээд зөөвөд. Тэгж болдго юм уу? Болохгүй шүү дээ. Хараа тэр чинь хараа 6 дугаар ангийн физикийн сурагч хэлэх байхгүй. Тэгээ маасаараа цол алт байх боломжгүй байхгүй. Бүр Улаанбаатар шиг том. Бүр хамгийн том алт чинь нэг юм хүний атхан багт хэмжээнд байдгийг гэж тэр чинь бол физикийн анхны шатны юу шүү дээ. Элбэгдэр 9 дугаар алт цул алт аваа гарцсан тэгээд тэр чинь нэг шороо байгаа. За тэр шорооны чинь заа нэг үсрэл нэг юм уу хоёр хувь л тэр маш их ажил хийж ээж тэр чинь алтын ялгаж явна шүү дээ. Маш их зардалтай, маш байгаль орчинд асар хортой технологи. Тэгэхээр тэр нь бол хятад байгаа л дээ. Тэр сайлуулах бол тэр манад бол байхгүй. Тэгээд одоо энэ Улаанбаатараас дархан орох хэмжээний түүнэл ухацсан байгаа шүү дээ газрын одоо хоолой. Газрын гүнд. Манайхан чадахгүй шүү дээ. Яг л яг энэ технологи эзэмшин компани дэлхийд 3-4 хүн л байгаа. Тэгэхээр манайхан бол чадахгүй. Одоо энэ би Бацаандангийн бэт штэ бүр өртлөөлөгч Бацаандангийн ярианаас асуух гэдэг л да. Энэ дурын дурак нь л очоод машин тавьж бол нүүрс экскаватор арчуулаад гаргацдаг юм биш үү? Энд ч нэг тийм чухал мэрэгжил технологи шаардлагатай юм уу? Би энэ ярихаар Оюнбаатар уул уурхан уурлаад хэлдэг дурмжлоод байгаараа гэдэг. Тийм байд юм уу? Том хэмжээнд бол болохгүй шүү дээ. Тэр чинь уурхай чи өөрөө шинжлэх ухаан л та. Тэгэл уурхайгаа эвдсэн хүмүүс өндөө байдаг шүү дээ. Буруу ухаад нууралт үүсээд тэрийг чинь дахиж засахын тулд баг анхныхаа хөрөнгө урдаас хэд дахин хэмжээний зардал гардаг те. Тэгээ сурчилж болохгүй тэр чинь ингээд аль хор өндөр агуулгатай бага агуулгатай юу яах хэвээр. Одоо сурчлагддаг л юм. Одоо сурчилж байгаа. Одоо Монголд
шууд боддоор 3 жишээ өгдөг. Хамгийн томоор ингээ хүмүүс мэддэг. Налах байна. Багнуур байна. Шарангол байна. Багнуур одоо нийт нүүрснийх нь бараг 85% доороо байгаа. Олборлоход мангар хөндлөлт. Ягаад гэвэл тэрийг нэг сая ашигласан 40 жилийн 45 жилийн хугацаанд үндсэн нөөцөө судлаагүй дээр нь авчиж шороо болцсохгүй. Хөөхүүрээ. Тий. Тэгээ тэндээ доороос нь одоо нөгөө нүүрсийг олборлж гаргаж ирэхэд бол маш хөндлөлт. Налах одоо үндсэн нөөцийнх нь бас нэг 65-70% нь дотроо байна. Ашиглах боломжгүй болсон. Ямар ч боломжгүй болсон. Эрдэнэс 5-7-оос орчлоод байгаа. Тэг чи одоо доогуур ухаж явахдаа ямар ч технологиуд нинжа гэдэг чинь тэгээ алтан нинжа шиг ухаалцсан байхгүй. Тэгээ эн чинь ямар Одоо хортой эрдэнэс 5-7 яг тийм болж байгаа. Тийм үү? Сая автобчлуу ингэж ирж штэ. $25 гэж ирж штэ тий. Тэр тухайн үеийн зардал шүү. Тэр нөгөө доол 1 тонн үрс 26 болж байхад тухайн үеийн зардалсан байхгүй. Энэ нөгөө олборлтын зардал нь тухайн үед 11 байсан. Энэ тээвэр логистик төрөөс дээшээ гараж ирдэг зардал нь 25 байгаа байхгүй. Одоо эн чинь өссөн байхгүй. Өсөөд эн чинь баг 47.8 руу орсон байна нийлээд. уран дээр Тий, хэдийн өн рүү авчдаг зардал дахиад нэмэгдэнэ. 70 болчихсон байгаа. Тий, 70 болсон байгаа. Тэгэхээр энийг нөгөө урт хугацаанд барьж явах, үнийн жигд авч явах, тэгэд уурхаан бүтэн нөөцийг нь жигд ашиглах гэдэг аюул чухал асуудал. Жалгах шиг ингээд жалганы шороо авч байгаа юм шиг ингээд Энэ одоо яг тэр талбай хэмжээгээр байгаа яг 5 толгойн нөөц шүү дээ тий. Талбай хэмжээгээр байгаа даа энэ ховор орд гэдэг нь тэрийг хэлээд байгаа. Ихэнх нь бол ингээд судлаад хагарлаад байгаа живж байгаа нүүрс чинь. Тэгээд энэ талбай хэмжээнд байгаа нүүрсийг чинь тэр чигээр ажилтны нүүрс биш байхгүй. 15-6 төрлийн сортын нүүрсүүд байгаа даа. А манай стандарт чи одоо сая хэлж ин тэр зөвлөлт толгойд улсын стандарт гэдэг отгочлооны ярианд гарч байгаа. Тэр гэдэг бас. Яаж хил дээр авч зарж байгаа тэр хэдтэй авж байгаа стандартууд дэлхийн стандарт байдаг. Манай хөлтөд зөвлөлт толгойд улсын. Одоо нөгөө зөвлөлт толгойд улсын өөрсдөө олон улсын стандарт болсон. Одоо ганцхан Монгол хэрэгжээд байдаг. Тэгээ төрд байхын өөр нэг сул талын одоо яг санаанд орсон дээр хэлчихтэй. Тэр компани менежер чинь богино хугацаанд сэтгэдэг байгаа байхгүй. Өөрийнх нь насжилтаа. Тийм. Дээр нь засгийн газарчсан зөвхөн сонгуулийн хугацаанд л сэтгэдэг байгаа байхгүй. Тэгээ эдийн засгийн ухаанаар бол шүү дээ. Нийлүүлэлтээ мөрөө гэж үтэй. Үн унах юм бол тоо хэмжээгээ буруулах хэрэгтэй байхгүй. Алдагдлаа буруулах юм. Манай хэсгээр үн унахаар тоо хэмжээг өсгөждөг. Зардлаа өсгөж байгаа. Тэгээ бид нар хойч үе дээр нь чинь гэсэн үг шүү дээ. А дээр нь тэр нэг уурхай менежер тухайн үеийн нэг сайд мундаг хүн болох тий. Тэрний төлөөс нь бид нар хойч үе хижих тэр боломж байхгүй болгож байгаа. Төв зүрийн популизм. Тэрнийг олж хардаг хүн Монголд маш цөөхөн. Олж харсан хүнийг бол за би гадны тагнуул баг их орны дайсан юу ч гэдэг. Энэ одоо юу вэ? Ер нь бол хамгийн товчхоноор бол баруун цанх зүүн цанх гол одоо цохилтын авч байгаа. Хамгийн айгүй айтайхан талбайнууд байна. Гэхдээ энэ магадгүй 120 орчим жил ашиглах нөөц өсөн бохгүй. Хамгийн багтаа. Гэхдээ одоо яг энэ өнөөдрөө олборлж байгаагаар бол дахиад 15 жилийн нас байна уу? Тэрнээс хойшоо өөрийнхөө өртөг дийлэх болно. тийм үү? Тийм. Тэгээд үлдсэн мөрс нь шууд хог болно. Ягаад гэхээр бүгднгийн сорчлохгүйгээр хольж ингээд нийлүүлээд ашиглах юм бол 150 жил ашиглах, 120 жил ашиглах гэдэг байхгүй юу? Одоо сайн сорын авч хямдхан зараад тахлаар чинь $600 үнэтэй нүүрс $70 зараад тахлаар чинь үлдсэн сайн нүүрс нь өртгөө нөхөж зах зээл дээр үн өрөхгүй байхгүй. Энэ ч өөрөө сонгуулийг сайн хөгжүүлээд байгаа. Тийм. Хэвээ нэг үнэхээр жинхэнэ утгаараа хувьцаа болоод ард түмэнд очсон байсан бол хувьцаа эзэмшиж урт хугацаанд харна шүү дээ. Тийм. Бас ирээдүйд бид нар бас илүү хувьцааныхаа үн цэнийг ашиглаж хадгалж үлдэхийн тулд өөрсдөө сорчлохгүй байхгүй. Аль болох урт хугацаанд доктортой бизнес дээр мөнгө урсгалтай юм. Одоо бол аль болох одоо бол маш хурдан ухаж гаргая. А тэгээд ялсан намын томилгоо ингээд гавьяд эдийн засгч болдог ч юм уу, гавьяд уурхай хөдөлмөрийн баатар ч юм уу болоод тэгээд сонгуулиар хувааж идэ тусгаж байгаа. Нэг юм байгаад байна шүү дээ. Сая засгийн газар нодлоо шүү дээ. Залууч уурсны юм даа. Залуучууд 44 их 84-ний хулгай гэл. Тэр нэг хэдэн машины жолооч нар молооч нар экскаватор материалынхаа тохирол нүүрс ачаал хилээр аваад гарцсан л гэдэг нэг тийм юм байна. Тийм боломж энэ байх юм уу? Ямар ч боломж байна. 44 их нэг чи одоо асар их мөнгө шүү дээ. Харин тий 10 хэдэн тэрбум доллар арайчтэй те. Тэр бол зүгээр цэвэр популизм байхгүй. Яг хулгай байсан гэж магадгүй. За тэр үсрээл нэг 300 тэрбум төгрөг л нэг зөрүү байгаа. Тэрнээс 40 их нэт байх ямар ч боломж байгаа. би болохоор ингэж хараад байхгүй юу? Засгийн газар одоо чи өдрүүл сайн мэдгүй л да. Оптик гэрээнүүд бааш нууцын зэрэгт орсон. Тэдний чинь $70 хийцэн байхгүй. Одоо чи миний аягүй сайн мэдж байгаа төмөр зам. 65 бах. $65 төмөр зам дээр. За.
800-аас сая 200 мянган доллараар 800 мянган доллараас сая 1 сая 200 мянган долларын хооронд 1 км төмөр замыг барьдаг юм байна. Олон улсын жишээ. Би яг тэр үеийг нэвтрүүлэгчээс учраас судлаадсэн. Тэгсэн чинь энэ голомтын баясгалантаа нууцын гэрээнд хийж аваад Халтмаагийн балтгуулаад энэ одоо энэ Монгол Улсын ерөнхий сайд байгаа 092 чинь гэрээ хийхдээ нууцын зэрэгт оруулж агаад 2 сая 200 мянган доллараар тэгээд 1 тонны 65 доллараар аптек гэрээгээр нууцын гэрээгээ өгсөн байхгүй. Энэний зураг мөнгнөө шаацсан тоо гарч иж байгаа юм болов уу гэж харагдахгүй. Бид 44 их 80 дэх тоо. Тэг ёстой мэдгүй. Яарсан тэр нэлээд олон нууц давцсан аптек гэрээ байгаа юм билээ. Тэгээд зарим нийл болгоо, зарим нийл болгоогүй. Тэр нийл болгосон аягүй цөөхөн шүү. Цөөхөн тий. Ил болгосноос нь харж байхад тэр нэг 65 доллараас илүү гарахгүй тий. Тэгэхээр 27 он хүртэл төлж дуусгахаар юм уу лээ. Тэгэхээр ил болгоог нь бүр ноцтол байх л та. Тэгээ энэ төрд байхын нэг сул тал нь дагнар өссөн үед нууц төрийн нууц болгочих. Тэгээ ард түмний өмчгээд байдаг. Тэгэхээр хэдээр ямар гэрээ байгуулсан гэдэгтэйг. Тэний ч уг нь ингээд эдийн засгийн гэрээр ингээд нууцлагддаг тохиолдол байдаг юм уу? Гэхдээ хоёрын компани байл болно шүү дээ. Гэхдээ ер нь засгийн газрын эдийн засгийн гэрээчүүд энийг нууцлаад ийж болт юм уу? Болохгүй шүү дээ. Чи болохгүй үстэй. Болохгүй шүү дээ. Ямар бид нар чинь цэрэг байны эдийн засгтай болсон шүү. Тий. Тэгээд энэ 172-ыг хөвцөө болгомоор байгаа. Одоо жишээлбэл Жимбаа ингээд чи хөвцөө гаргалаа гэж үдээ. Хөвцөө компани гаргалаа. Бид хоёр хөвцөө эзэмшлээ гэж үдээ л да. Би 10 хөвцөө. Оги бас нэг 10 хөвцөө. Тэгэхээр чиний тайлан баланс дээр 20 хөвцөө бүртгэх хэрэгтэй шүү дээ. Тий. Одоо бол иргэд дээр 1072 хөвцөө бүртгэгдсэн байгаа. Гэтэл нөө эсрэг бичлэлт нь аль нэг компани тайлан дээр байх хэрэгтэй шүү дээ. Тий. Эднээс 5 долоо дээр ч байхгүй, эднээс Монгол дээр ч байх. Яг хэдэн хувийн гэдэг нь аягүй тодорхой биш дээ. Энэ компанийн хэдэн хувийн эзэмшээд байгааг нь бид мэдгүй шүү дээ. Тэг яагаад сая түүг болчихсон те. Тэг энэ маань өөр хөвцөө биш л та. Манайхан хөвцөөгээ яриас урьдсан. Энэ хэрвээ жинхэнэ утгаараа хөвцөө байсан бол энэ чинь заалж борлуулж болно те. Дээр нь хинтээ ямар гэрээ хийгээд байгаа чинь шаардлага мэд хэрэг үүсэх байхгүй. Ил тодох хэрэгтэй. Яг бол цөөх жижиг хөвцөө эзэмшигч ирэх гэж байгаа шүү дээ. Тэрийг хийх хэрэгтэй. Одоо бол бид нар тийм ирэх байна. Энэ сая хятадтай тэр холболтын асуудал дээр миний сонссон тамхины цэгийн мэдээ гэдэг шимээр дэлхийн зах зээлээс 30% хөнгөлтөөгөөр нүүрс нийлүүлэхээр гэрээгээд тэгээд тэрнийхээ нэг амиа хайртайх нэг Халтмаагийн Баттулгынхаа өрийг дарах улсын хурлын гишүүн. Халтмаагийн Батлгын өрийг дарахаар зорилготойгоор ингээд төмөр замын зэний үйлчлэл. Миний дам сонссноор 30% хөнгөлтөө хийхээр болсон гэж сонсдгийн. Тэгээ одоо энийг миний хар таамаг шүү. Сая нэгдүгээр өдөр энэ үндэсний аюулгүй байдал мэдэлтэй холбоотой асуудлаар нууцын зэрэгт оруулж их хурл нууцаар хуралцсан. Арай энэ тогтоолыг ингээд нууцаар баталчихж байгаа юм биш үсттэй гэсэн юм хартал төрөд байгаа байхгүй. Энэ дэр бол надад мэдээлэл алга. Зөв миний хувийн ойлголт төр бол юм байгаа. Би түрүүний хэлсэн шүү дээ. 2008 онд Монгол популизм эхэлсэн. Тий. Тэгээ нөө санжин баярч нэг бэлэн мөнгө амлцсан. Тэрийг заавал биелүүлнэ гэж чичрээд Чалкогоос зээл авцсан байхгүй. Чин тавхсад шүү. Чалкогоос зээл авцсан. Тэр үнэ их баг тогтооцсон. Үнэснээс байна. Тэгээ одоо нөгөө гэрээ хийж байгаа компани маань болохоор энэ чинь хуучнаар Шанхай шүү дээ. Одоо бол China Energy болсон. Та нар хинтэн хямд гэрээ байгуулад хинтэн үнэтэй гэрээ байгуулах гэдэг ингээд шантааллаад байна. Тэр нь та нар ингээ 10 20 жил ингээ гацаасан. Тэнэс болж бид нар маш их алдагдлал хүлээсэн. Ингээ зөрүүлээд одоо манай алдаан дээр тоглож байхгүй. Тэгэл одоо хямд үнээр л тохирч байгаа юм байна гэж би ойлгосон. Тийм. Манай алдаач Халтмаагийн Баттулгыг хийсэн юм шүү. Халтмаагийн Баттулгыг хийсэн. Тэгээ Хятадын хувьд бол Халтмаагийн Баттулга нөө Норвегийн Алтгууийг нөө оюун эрдэнэ нөө тэдэрч бол хамаагүй шүү дээ. Монголд бол Монгол гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр одоо манайхан тэгэл ямар ч энийг явуулахын тулд одоо энэ хувилбар чинь 10 жилийн яригдчил байсан хувилбар л да. Хамгийн муу хувилбар юм байхгүй. Тэгээ одоо өнгөрсөн 8 жил ардын намч өмнөхөө олонх байхдаа яг юу хийснээ ойлгомж. Одоо тэр 16 оны сонгуулийн үн бол хэрвээ ингэж явуулах байсан бол тэгэл явуулчих л хэвээр байсан. Одоо энэс чинь болж нэг засгийн газрыг огцроо үздэг те. Тэгэхээр яг одоо тэр огцруулсан шалтгаанаар л сайн ингэ гэрээ явуулчих. Тэгэхээр яг тэр чихэр бол дахиад нэг засгийн газар огцрол өстой. Тэгэд энэ
Инфляц гэж юм яриад байдгийн мөнгөний ханш уналт гэдэг энэ өөр чи ямар учиртай юм бэ? Одоо мөнгөний ханш унахаар хүмүүсийн амьдрал инфляцгаар хүмүүсийн амьдралд ороотно гэдэг энэ хоёр чинь тэгээд нэг юм яриад байгаа юм уу? Хоёр өөр юм уу? Энэ хүмүүсийн амьдралд яах юм бэ? Энэ зүгээр л тоо моо бидэнд хамаагүй шүү. Эдийн засгчтай үед одоо төрийн ханшийг хоёр хувааж үзтээ. Төрийн ханшийг дотоод ханш, гадаад ханш гэдэг. Дотоод ханш нь худалдан авах чадвар. За. Одоо би 100 төгрөгтэй байлаа гэж бодъё л доо. Би энэ жил 100 төгрөгөөр 10 талх авдаг бай гэж бодъё. Хойдны жил би 100 төгрөгөөр 7 талх авдаг болъё гэж үзье. Тэгэхээр тэр 100 төгрөгийн худалдан авах чадвар унтсан байгаа биз? Тийм байна. Энийг инфляц гэдэг байгаа. За энэ жил би 100 төгрөгөөр $1 авдаг байсан гэж бодъё. Ирэх жил би 100 төгрөгөөр 70 цент л авъя гэж бодъё л доо. Тэр чинь гадаад ханш унтсан байгаа биз? Тийм байна. Тэгэхээр $10 хайцгааш унтсан байна. Энэ хоёрыг ялахын тулд яг хөө ингэж инфляц гэж үг хэрэгэлтэй. Манайхаар бол хэрэглэн үнийн индекс гэж байгаа. Тэгээд хоёр одоо жишээлбэл ингээд хүүхдэд зориулаад нэг 10 сая төгрөгийн хадгаламж хийцэн бай гэж бодъё. За. Албан ёсны инфляц 10% таа болчихлоо шүү дээ. Тэр жилд 10% алдчихин гэсэн үг байхгүй. Одоо 10 сая төгрөгнөөс тэгээд 10 сая төгрөг чинь 1 сая төгрөг байхгүй ч гэсэн үг. Сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэж бодъё. Инфляц 10% таа болчихлоо шүү дээ. Бодит цалин 900 мянган төгрөг болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ инфляцийг юу гэсэн үг вэ? Одоо жишээлбэл шинэ харшаа моршоо гэдэг нэг хэдэн зуун тэрбум төгрөг ингээд хийчихсэн малчтай тийм малчтай тийм. Тэгэхээр эн чинь өөрөө ингээд цөөн хэдэн малчтад бол оноо олж очиж байгаа. Нэг их хурлын гишүүн бол сонгогдож байна хаппи. Эдийн засгт чинь бүх юм өөр төлөөсөд. Энд чинь тэнэгэл байхгүй. Энийг тэнэглэлийн зөрөг хүн өгдөг вэ гэхээр тэтгэврийн өгшин. Одоо тэтгэврийн өгшин чинь 100 төгрөг талхаж шүү дээ. 10% нөт төлж байгаа мөн үү? Тийм. 10% инфляц төлж байгаа гэсэн үг байхгүй. 10% талх авдаг байсан бол 9% талхал авч байна. 800 талхал авч байна. 800 талхаа. 1% талхаа үзэд өглөө. Тийм. 1% талхаа инфляц төгсөж байгаа. Тэгэхээр инфляц бол засгийн газарт ашигтай байдаг. Яа. Татвар нэмчихэж байгаа байхгүй. Одоо чи сангийн сайт байлаа гэж үтээ. За. Чамайг төсвийн орлого бүрдүүлье. Одоо манай төсвийн орлого чинь маш том хэсэг нөт болцсон байна. Тэтгэврийн өгшин 100 төгрөгөөр талх авлаа. 10 төгрөгөөр нөт төлнө шүү дээ. Талх 200 төгрөг боллоо. 10% төгрөг 20 төгрөг. Хин ташигтай. Чим ашигтай. Хоёрт манайх шиг ийм экспортод сараад улсад урсан ашигтай. Чи $100-аар алцаарлаа. Монгол улс. Нөтөө 100 төгрөгөөр тооцож авъя гэж бодъё л дээ. 5% чим 10% тий. Гэтэл долларын ханш чангараа төрлийн ханш унаад одоо 200 төгрөг ороод ирлээ гэж бодъё л доо. Би хэмжээгээр бол алт адилхан. Би хэмжээгээр бол алт адилхан, алтны юм адилхан. Гэтэ төрлийн ханш шуларцсан учраас чамд ханшны зөрүүгээр 100 төгрөг нэмээд ороод ирлээ гэж бодъё. Бодитор бол юу ч өөрчлөгдөв. Чи тэндээс роялти авчих шүү дээ. Тэгэхээр засгийн газарт аягүй ашигтай байхгүй. Төсвийн орлого чинь өндөр харагдаад байгаа байхгүй. Цаасан дээр. Ард түмэнд бол маш ашиггүй. Хамгийн хортой юм шиг. Яг доллараар цалин авдаг хүмүүст бол ашигтай. Доллараар цалин авах хөргөлөө шүү дээ Монголд. Одоо бол харагдсан л та. Гэхдээ яг тэрээр тооцдог хүмүүс бол ашигтай. Гаднаас энэ тариа авдаг хүмүүст бол ашиггүй. Яг л би $1 ийм авдаг байлаа гэж бодъё л доо. $1 эмийг би 100 төгрөгөөр авдаг байлаа гэж бодъё. Гэтэл нөгөө эмний үн маань $1 хэвээрээ. Төргийн ханш сулраад $1 150 төгрөг болчихъя гэж бодъё. Би 100 төгрөгөөр авдаг байсан юм а. Одоо 150 төгрөгөөр авч байгаа байхгүй. Мөн үү? Тэгэхээр эцсийн хэрэгчтэй аюу ашиггүй. Улсад бол ашигтай. Улс бол нөөтэ авчих шүү дээ. Дотроо дээр нь дээр авчих шүү дээ. Тэгэхээр инфляц бол 70 татвар гэж үздэг байхгүй. Тэгэхээр засгийн газарт бол инфляц маш ашигтай. Хуваар тотож байгаа юм шиг. Тэгээ замгийн шатар нэг удаа их хурлын дээр байхдаа ам алдаад хэлсэн шүү дээ. Төсөв баталгатай инфляц ч ашигтай шүү дээ. Гэтэл энэ нөгөө тийм асуулттай байсан юм. Анзаараагүй. Тийм. Гэтэл инфляц бол яг үүндээ бол эдийн засгт бол чөтгөр мангас шулам. Яагаад гэж. Нэгдүгээр чинь хүмүүсийн хадгаламжийг бууруулж чинь тий. Хоёр гардаар ирж байгаа мөнгөний өнгөрүүлж чинь. Инфляц ихтэй үед хүмүүс хөрөнгө оруулдаг байхгүй. Одоо би хөрөнгө оруулаад 100 төгрөгийн ашиг оллоо гэж бодъё л та. Тэгээ тэрүүгээр би 100 талх авдаг, нэг талх авдаг гэсэн бол яг бодит таншаараа эн чинь би ашиггүй болчихж байгаа байхгүй. Одоо хоёр жишээлбэл нэг Сингапурын баян хужаа юу гэж бодъё. Хоёр ингээд Сингапур аюу баян хужаа зөө.
Тэгээ Монголд нэг 100 сая төгрөгийн хөрөнгө орууллаа. За нэг 500 сая төгрөгийн ашиг боллоо. За тэгээд 100 сая төгрөг чинь 500 сая төгрөг болчихсон байхгүй. За тэгээ нэг их найт төгрөгийн ашигтай боллоо. Тэгэхээр чинь тэр хооронд төргийн ханш 2-3 дахин суларсан байна. Нөгөө нэг их найт төгрөгөө буцаага доллар руу шилжүүлсэн чинь 300 сая доллар болов. Тийм. Та нар 500 сая доллар оруулсан төгрөөр амар их ашиг болоод байдаг. Бүх ашигаа нийлүүлээд буцаага доллар руу шилжүүлсэн чинь 300 сая доллар. 2 сая доллар алдчихсан шүү дээ. Оруулах биш. Оруулахгүй. Тэгэж тийм бизнес хүн Хамгийн эсэлт болчихсон. Дээр нь та нар 100 сая төгрөгөөр орон сууц худалдаж явах боломжтой байлаа гэж бодъё л. Үүлээ үзэж 100 сая төгрөгийн ашиг болчиход 10 жилийн дараа нөгөө 100 сая төгрөгөөр байр авах гэж нэг өрөө байрлаж хүрхгүй, нэг өрөөнд ч хүрхгүй байлаа. Тэр инфляцийн хөрөнгө оруулалтыг ерөөсөй байхгүй болгоод. Хөрөнгө оруулалт байхгүй бол юу яа? Ажлын байр байхгүй. Тэр хоёр хөрөнгө оруулагч компани эзэн байлаа гэж бодъё л. Тэр хөрөнгө оруулалт хийж чадахгүй шүү дээ. Яах юм? Үүлээ үзэж яах юм? Тэр нэг төрөл орцсон дэр шүү дээ. Энэ эсвэл нэг хадгаламжинд мөнгө хийсэн шүү дээ. Тэгэхээр та хөрөнгө оруулалт хийж хүн ажиллах ямар ч чадлаа. Хичнээн торгуулт гэж шүү дээ. Тэгээ одоо энэ юу чинь ингээл 9% 11% тэгэл Монгол Улсын ёсны 10% байгаа. Би бол албан бусаар яг бодитоор бол 25 байгаа бол 20 гарцсан байна тийм. гарцсан байна. Тэгэхээр хадгаламжийн хүүгээд аваад байгаа үстэй. Инфляц. Тийм. Тэгэхээр чин эн чинь өөрөө юу яаж байхгүй мөнгө төрг өнгөд чинь гэсэн үг байхгүй. Төр боголоод тийм. Тэгээ эн чинь өөр яа нөхөр ажилгүйд л өсвөн ядуу л өсвөн дагаад гин төргсөн гэсэн үг. Тэрээс энэ инфляц гэдэг юм чинь нэгдүгээр эдийн засгийн хямрал, хоёрдугаар энэ төр итгэхийг байхгүй болгодог юм чинь инфляц. Энэ нэг оюун эрдэнэ нэг ингэдэг штэ. 24 оны нэг өвөл. За 23 оны 10% гэдэг нэг орон төрөө удаа штэ. Тэгснээр нэг яриад байдаг байхгүй юу? Эрдэнэ төлөвлөр ингээд 49% төр даваад 1.8 их найт төгрөг болсод төлдөг боллоо гэдсэн байхгүй юу? Тэгээд яриад тахлаар би нөгөө эрдэнэ төлөвлөрийн жид болгоны төлөлтүүдийг ингээд харж илээ л да. Доллараар шилжүүлсэн чинь ерөөсө төлөвлөлт төржсэн бэл. Тийм. Яг бодит бие хэмжээгээр бол адилхан шүү дээ. Төгрөгөөр айгу өндөр харагдаад. Тийм. Металлаар тооцох юм бол эн чинь нэг 150 мянган тонн гаргаж байгаа шүү дээ. Эжмэлээр бол 800 мянга. Энэ бол хэврэл л. Зөвхөн төргийн ханш суларчаад байгаа. Хоёрт яг тэр үед зэсийг айгу өндөр гэсэн байхгүй. Чинь 49 ямар ч холбоо. Энэ цэвэр үнэ эффект. Яг л 4000 зэсийн $4,500 байх. Нэг хэсэг чинь баг 9000 авч ирсэн шүү дээ. Шал өөр байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө цаал үзэгдлийн бодит учир шалтгааныг ойлгоогүй л байна. Тийм. Эсвэл ойлгосон ч ус төр хийж байхгүй. Тэгж байгаа. Юу? Энэ иргэдийн амьдрал дээр одоо ингээл чинь ингээл их сайхан сэтгэлтэй юм биш үү? Ингээл хүн болгон 100,000, 300,000 төгрөгөөл ингээл ардандаа баялгаа тараагаад энэ иргэдэд хэрэгтэй байгаа юм шүү. Яг шууд утгаараа иргэдэд бол хэрэгтэй. Мэдээж одоо нэг 100,000 төгрөг авчвал ядаж нэг талх авдаг гэсэн бол хоёр талх авдаг болчих шүү дээ. А яг ингээд Монгол гэдэг айлаараа шууд бус утгаараа харах юм бол одоо ингээд нийгэм гэдэг хүн чинь нийгэм юм тийм шүү дээ. Харах юм бол ирээдүйн хойчид бол маш шортой. Яг л энэ инфляцийг түгээгээд байхгүй. Инфляцийг өдөөгд байхгүй. Тэгэхээр чи эргээд эн чинь 100,000 төгрөгцөн бол нэг 2 жилийн дараа буцаагаад хэд дахин бухаагаад буцаагаад төлчих юм биш үү? Сайн нэг бас чинь. Тийм уг нь энэний оронд биш үү? Хүн болгон 100,000 төгрөг тараахын оронд энэгээр ядаж цахилгаан станц бариад тэгээд тэр оюутлахаа жилд 100 сая доллар, 200 сая доллар хэвтрүү өгöd шүү дээ. 300 сая доллар тийм. Тэрийг аваад үлдчихсэн. Би нэг зураг тавьчихъя. За тэгдэг. Энэ сая нэг ярьжсэн яриад их авцалтах юм. Сая нөгөө юу ярьж штэ. Хоршуулагчтай холбоог 5 их найд гарцсан гэдэг. Тэгээ энэ дахиад нэг газар тариалангийн 4-р аян гэдэг нэг эхлүүлж байгаа юм байна. Аа за. Тэгсэн чинь одоо 450 тэрбум төгрөг ингээд өнөөдөр хөдөө аж ахуйн зарлж байгаа юм байна л да. За. Тэгээ зээлийн хугацаанд 48 сар гэдэг зээлийн нийт хүүн болох 18% гэж байгаа. 18-аас 16 гэж байгаа. За тэгээ засгийн газраас хариуцах хүүн гэхлээр 10% байгаа байхгүй. За зээлдэг чи өөрөө бол 8% төлөх юм байна. Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа нь 12 сар. За тэр нь ч яг бизнесийн юм чинь. Тэгсэн энэ 5 их найд гэдээ явж штэ. Малчтаар явж байгаа. Энэ ч бас юм байсан бохгүй. Энийг өснөдөө би бол нэг жилдээ зөвхөн энэ хоршуулагчтай холбоогоор Монгол улсын засгийн газар төсөвт 500 орчим тэрбум төгрөг болгосон. Энэ дотоодын нэг хүүгийн төлбөр гэдэг юм яваад байгаа байхгүй. Би ойлгохгүй байсан. Энэ юм уу хаашаа?
Яг надад чинь бас ойлгохгүй л байгаа. Яг хөнгөлтийн зээл өгж штэ. Тэгэхээр хүүгийн зөрөг татвар төлөгчдийн мөнгөөр өгөх юм штэ. Харин тийм энэ татвар төлөгч рүү шингэцүү. Засгийн газар мөнгө гэж үүдэн тийм. Тэгэхээр нэг юм нийгмийн группийн зөвхөн нэг хэсгийг те одоо нэг улс төрчийн нэг популизмыг санхүүжүүлэх зорилгоор нийтд нь ингэж юу яаж байгаа байхгүй. Өрөнд оруулж штэ. Ягаад гэвэл тэр улс төрч бол хойсон мөнгө гаргахгүй штэ. Татвар төлөгчдийн мөнгийг л ингэж хойрлж байгаа байхгүй. Тэгээ хамгийн сонин одоо жишээлбэл Оросоос орж ирж байгаа импортыг чөлөөлөө хайчдаг ч юм уу те гурил төр. Тэр чинь яаж нөхөр рублийн ханш маш сул биш штэ. Тийм. Рублийн ханш сул болохоор Оросууд гурилынхаа үнийг Монголд хамаагүй хямд ойлгочих боломжтой байхгүй. Хямдруулах боломжтой болчих. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл манай үндэсний үйлдвэрлэгч чинь маш хүнд нөхцөл үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгсэн. Оросд бол цахилгааны 3 цент байгаа. Манайд 11 цент. Одоо бүр өсчлээ те. Тэгээд Оросд чинь бензин дизель манайхаас хамаагүй хямдхан те. Тэгээд орчин нөхцөл хамаагүй хямдсангүй шүү дээ. Тийм. Ингэжээч нэмж одоо нөгөө гараараа зээл өгнөх чинь бас тайл. Одоо хүний нэг асуух гээд байгаа юм байхгүй. Хүнээр бол хүнийг ингэж өлсгöd байгаа байхгүй. Тийм. Тэснэ туулгадаг юм өгчээд шүү дээ. Тэгэхээр энэ салбар чи одоо эдийн засгч яаж амьдрах вэ? Тэр газар тавилын салбар чи. Тийм нэг гараараа ингэж одоо аваад нэг гараараа хорлоод явуулдаг шүү дээ. Бүр шалган гоод одоо энэ 5 их найдыг ингээ би асуух гээд байгаа. Ийм хөнгөлтэй зүйлүүд Монголд үүдгүй байгаа шүү дээ. Мангар олон төрлийн зүйлүүд. Тэгсэн чинь би өөрөө нэг ч зээл аваагүй байхгүй. Хөнгөлтэй зээл нэг ч удаа аваач гэж бодож байгаагүй. Гэхдээ манай ах дүүнэрч аваагүй. Гэхдээ би энэ хүүгийн төлбөрөөр төлж байгаа юм шүү дээ. Төлж байгаа. Тэгээд дээр нь эн чинь ингэсэн байлээ шүү дээ. Нөгөө Батлан даалтын сан гэдэг нэг юм байна. Энэ нөхдүүд чи одоо мөнгө төлж чадахгүй засгийн газар мөнгөний төлнө тий. Би одоо мөнгөний төлөх юм байна. Тэг яг зарим бол Азийн хөгжлийн банкны сангийн юм байдаг. Тэг ихэнх татвар төлөгчдийн мөнгөөр төлнө л дээ. Тэг зээлийн авалцаагүй оролцоогүй мөртлөөс хүүгийн төлөөд дээрээс нь одоо давхрах юм бол мөнгөнөөс төлөх юм шүү дээ. Энэ татвар төлөгчдүүд гэсэн үг. Тэгээд тэр зээл авч байгаа юм чинь надад дарга нарын компани л байгаа шүү дээ. Тий. Хамгийн заваа сонгуулийн алтрууд л байгаа шүү дээ. Сая орон нутгаас ардын нам санал авах ч тийм гаргаад үзтээ. Тийм мандаа сүлжээнийх нь л байгаа шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр энэ чинь нөгөө татвар талгч сонгогчд бол өөрсдийн мөнгөөр л ингээм мангартуулдаг байгаа байхгүй. Ингээд хуураа сайхан нэг сумар хоёр тулаа удаж шүү дээ. Одоо энэний чинь харгаан тэгээд нөгөө инфляц явж байгаа шүү дээ. Бага мөнгө төлөвлөлт хийчих шүү дээ. Мөнгөний нийлүүлэлтийг нэмээ хийчихсэн тийм. Тийм шүү дээ. Мөнгөний нийлүүлэлт одоо энэ сая өнгөрсөн жилд тэгэл 30-40% нэмэгдсэн байгаа байхгүй. Одоо ингэж өгдөг шүү дээ. Мөнгөний нийлүүлэлт өсч болно. Гэтэл яг нөгөө талд нь материалын баялаг өсөх хэрэгтэй байхгүй. Гэтэл материалын баялаг өсөхгүй байгаа шүү. Өсөхгүй. Ажилгүйдэл өссөн байна. Одоо нийгмийн даатгалсан иргэдийн тоо 2 жилийн өмнө тавьчлахад 2 дахин буурсан байна тий. Тэгэхээр хүмүүс чинь нэг бол ингээд нийгмийн даатгал төлөхөө үлээд гэрээлэгч рүү явж гинүү тий. Тийм болгоод байна. Өндөр цалинтай хүмүүсийн тоо эрс буурсан байна. Тэр эдийн засгч өөр ингээд болохгүй байгаа даа. Барилгын компанид бүгд үр сүлжээнд орсон, бүгд бартерт орсон тий. Яагаад гэвэл инфляц өсөхөөр төв банк чинь бодлогын хөвгөө өсгөөд зээлийг хэмжиж байгаа шүү дээ. Төсвөөс маш их тэлт хийж байна те. Энэ чинь ихэнх нь 90 руу гарчиж байгаа. Тэгээд одоо манай нөгөө бомтын хүчин чадал чинь төрөл хүчин чадал чинь бага те. Тэгээд дарга нарын компаниг бол төрүүлээ гарчна. Жирийн одоо борж ухаан явж байгаа компаниудын юм чинь татагдах гэж бодно те. Тэр зардлаа өндөө шингэн. Ингээд инфляц нь өөрөөрөө хордуулдаг гэсэн юм байна. Энийг хийж нэхэр нөгөө нэг сонгуульд ялах гэсэн улс төрчл хийж байгаа шүү дээ. Тэгэхээр манай сонгогчид татвар төлөгчд өөрсдөө ухаантай амир байгаа. Би бол тэгж л боддог. Яг бол бидний амьдралыг улам муутгаад дээр нь бидний төлөөсөн дээр тэр чинь цөөхөн хэд үнсэн газар шоу юм байна шүү дээ. Одоо энэ нүүрс ингээд унаад байна шүү дээ. Энэ юу хэр удаа унахаар вэ? Энэ нэр ингээд унаад 25 оноо дуусахад Монгол улсын эдийн засгт нь ямар хэмжээгээр нөлөөлж байна нүүрсээр дангаараа? Ер нь манай эдийн засгийн өсөлт чинь нүүрстэн тэр л байна. Манай эдийн засгийн цаасын эдийн засгт болчиход байна шүү дээ. Нүүрстэн өсгөр ингээд эдийн засг өссөн харагдаад байна. За тэгээд тэр нүүрсний ихэнх одоо өртөх нь тээвэртэй шимжиж байгаа. Уурхайн ам дээр тэр чинь бага хэмжээний мөнгө нэлтэн. За тэр уртын тээвэр, богино тээвэр чинь бараг $170, $200 хүчиж байна. Ковид үеэр. Тэр богино тээвэр нь хамгийн ашигтай хитэн компанид очиж байгаа байхгүй.
Тэгэхээр бид нар тэр жилд 500 сая доллар өгч байгаа. Одоо түрүүн бид нар ойдлогоо цахилгаанд 200-300 сая доллар өглөө пипа гэдэг шүү дээ. Тэрнээс 2 дахин их хэмжээний мөнгийг бид нар өөрсдийнхөө мөнгийг, өөрсдийнхөө нүүрсийг хятад зарахын тулд төлж байгаа байхгүй. Эндээс юу хэлэх гээд өнөхөр нүүрсний өмсөд энэсэн өсөлтөд харагдаад байгаа ч гэсэн Монголын эдийн засгийг шингэж байгаа нь дэндүү бага. Тэр яг бодит өсөлт өсөхгүй явахгүй байгаа. Тэгээ яагаад эдийн засаг өсөд тахад ажилтнууд дахиад өсөд байгаа юм? Яагаад иргэдийн амжилт өсөхгүй байгаа даа гэхээр эн чинь нөгөө нэг цаасан нэр өсөлт яваад байгаа юм. Дээр нь тийм аптекерийг түрүү ярьсан те. Мөнгөд нас тийшээ яваад байгаа. Одоо манай эн чинь жил 8 тэрбум долларын экспорт хийж байгаа гэдэг байгаа шүү дээ нүүрснээс. Гэтэл валютын нөөц яагаад 4 тэрбум доллар дээр гацчих. Тэг улам буураад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь мөнгө нь орж ирэхгүй л гэсэн үг. Бараг тал мөнгө шууд нөгөө нэг аптекерийнхээ өрөнд яваад байгаа. Ажил гүйцэтгэх. Тэгэхээр бид нар тэр нэг жоохон төмөр замыг барихын төлөө тэр ашиггүй төмөр зам шүү дээ. Тэр 100 баян руу явсан те. Тэрэн төлөө бид нар ингээд өөрсдөө хорлоо хийчихэж байгаа. Тэгэл ганц цэвэрлэн манлаа төрчихлээ гэдэг байна. Нэг нь асуудал энэ би бол бас урд нь ярьжсэн дээ. Энэ цогоо шүү дээ, шилэн цогоо. Тийм. За. Алмагийн Батболог ерөнхийлөгч байла энэ шилэн цогоо чинь зам тээврийн яамд эзэд байхдаа очоод болоод устдагт гэрээ зурчдаг шүү дээ. Транзит тээвэр Монголоор 70% хөнгөлөлтөд явуулах. Манайхаас Оросын газар нутгаар 70% хөнгөлөлтөд явах юм. Транзит төмөр замын гэрээнд гараад зурчдаг. Болоод Востокоор нүүрс гаргана гэж нэг юм ярьжсэн шүү дээ. Тэр үед. Би бас асуух гэдэг нь гэхээр за тэгээд 70% хөнгөлөлтөөр бидний чинээс нүүрс очиад болоод Восток дээр авчиад зараад тэнчнээс бид нар ашиг олох боломж байгаа юу? Баггүй. Валютын өслөгч нь тийм ихэнх үед хөлдөөд хаагдчихдаг те. 8 сард нь. Дээр нь Оросын тариф ч өөрөө өндөр шүү дээ. Гадны компанид зориулсан тариф нь те. Манай чинь 70% хөнгөлөлт болчихно гэдэг. Тэгээд ч тэр чи ашиггүй байхгүй. Дээр нь чанар нь удаад очино. Тийм үү? Нүүрс чи өөрөө бас тэгж удаан дагтарчих юм бол тэр чи ингээд чийгшээд уугаад шатаа те. Тэр чинь бас нэг тийм сонин бүтээгдэхүүн шүү дээ. Тийм үү? Тэгэхээр Владивостокоор зарна гэж бол байхгүй. Яг хуу бүр нүүрсний маш өндөр $200 сте шүү дээ. Тэгээ одоо Японд авдаг ч юм уу. Тэр тохиолдолд магадгүй. Яг бол Владивосток төрөгч цаашаа 70 тээвэр орж ирнэ шүү дээ. Тийм. Манай хажууд тэр том худалдаа авах гэж байна шүү дээ. Эхлээд энийгээ зараад мөнгө оруулж ирчээд тэр мөнгөө ухаалаг зарцуулах хэрэгтэй байхгүй юу? Боловсролтой, эрүүл мэндтэй. Одоо миний бодлоор бол Монгол улсын баялаг бол хүн шүү дээ. Залуучууд маань л өндөр боловсрол эзэмшээд эрүүл саруул явах юм бол тэр чинь өөрсдөө аваа явчих. Гэтэл бид нар одоо манай их сургуулиудын чанар ямар байгаа вэ? Залуучууд бүгд гадагшаа явъя гэж шүү дээ. Яг бол дэлхийд үнэлэгдэхгүй шүү дээ манай боловсролын систем чинь. Тэгээ ийшээгээ хөрөнгө оруулахын оронд бид нар төмөр зам байрна. За тэгээд мөнхийн инфляц үүсгдэг тийм одоо ингээд тэнцүү хувааж мөнгө өгдөг. Малаар бол ингээд гүйлгдэг мал ба шүү дээ. Тэрийг эмчлэхийн оронд улам л гүйлгдэг юуг ингээд тамирдуулаад энэ эдийн засгийн чинь үнэхээр ингээд юу яахын тулд хүчтэй бизнес үттэй болох хэрэгтэй. Бизнес чинь ер нь хүн дээр явдаг байхгүй. Бид нар ерөөсөө хүн дээр хөрөнгө оруулах гэж. Энэ бизнес хийхээр чинь гэмт хэрэг юм биш үү дээ. Би энэ сүүл ДМЦ-ийг тэгж хардаг болчиход шүү дээ. Тэр чинь гэмт хэрэгтэнгүүд юм биш үү дээ гэж. Тэгээ одоо монголчууд баялаг гэж уг нь их гоё юм байгаа шүү дээ. Яг баялаг гэдэг бол мэдлэгтэй, эрүүл боловсролтой, тий дэлхийн түвшинд ажиллах чадвартай монгол залуу хүн байхгүй. Одоо баялаг гэхэр нэг нүүрс шороо тий дэлхий дээр хаа савил нүүрс шороо. Байдгүй юм биш үү дээ. Манай нүүрс яагаад сайн зарагдаад байна бол манайх чинь коогч. Хоёрдугаар манайх чинь зардал багтаал байхгүй. Хятад руу явах юм тий. Хятад бол манайхаас илүү нүүрстэй. Тийм. Хятад болохоор яагаад вэ гэхээр тэнд чинь зардал өсөд байгаа. Зардал өсөд байгаа. Бид нэрээ хямдхан зардалтай. Тийм хятад ч өөрсдөө нөгөө нэг одоо хятад чинь ерөөсөө цахилгаан руу шилжчихлээ шүү дээ. Автобус, машин тий. Тэгээд тэд нар чи өөрсдөө бодлохоор ногоо эдийн засаг руу оруулаад тийшээ бас их хөрөнгө оруулаад байгаа. Нүүрснээс ерөөхдөө салъя гэдэг. Тэгээ манайхаас яг авдаг нь манайх бол яг чанар харьцангуй гайгүй. Тэгтээ зөвхөн коогч нүүрс нь үн харьцангуй боломжийн л байгаа. Тэгэхээр энэ бол дандаа юм байхгүй шүү дээ. Дандаа юм байхгүй. Тэгээ энэ гангийн үйлдвэртээ ашиглаж байгаа. Одоо Шведэд нэг технологи гарсан. Коогч нүүрс ашиглахгүй гарах юм боловсруулдаг. Чанар. Тий.
Хятад тэрийг ороод ирэх юм бол манай кокч нүүрсний ирээдүй бол нуутгал байхгүй. За эрчим хүчний нүүрсэн дээр бол яах вэ? Хятад чинь нөгөө манахаас эсрэгээр 100 эрчим хүчний хэрэглээ өсчдөг. Асар халуун учраас кондишнер ажиллах гэдэг. Тэгээ 7-9 сард эрчим хүчний хязгаарлалтыг одоо манайхаар бол тогтцлоод байгаа шүү дээ. Тийм учраас эрчим хүчний нүүрс жоох авч магадгүй. Гэтэ хятад бол өөрөөсөө асар их баялагтай. Одоо нөгөө Монгол ийшээ Шинжаан хойгоор хайгуул хийгдэг. Ерөөсөө тэр өрөм атгаал нүүрс гарч ирдэг байхгүй. Тэгэхээр манайхан тэгэл эдийн дэлхийд 10-д ордог баялагтай нөгөө үгүй шүү дээ. За тэрийг яриад болох шүү дээ. За 40-50-д оруулах юм тий. Тэгээ эдийн засаг энэ Монгол улс юу яагаад гэдэг шүү дээ. Одоо манай энэ Тэгэхээр манай улс баян тэр бол үнэ. нөгөө манай нөгөө нэг энэ юу яагаад байгаа шүү дээ. Юм асуух гэдэг. Энэ нөгөө нэг цэвэр тусны агуу их оронч цорын ганц Монголын ард түмний хүү Халтмаагийн Батулга гэдэг энэ их оронч агуу хүү Хиншүү Ганбаатар эдгээр яриад яваад байгаа үсттэй. Энэ улстай үйлдвэрээр дамжуулаад баахан юм үйлдвэрлэл зарна гэдэг энэ хэр боломжтой юм бэ? Төрн байгаа үйлдвэрээр тэр Жинко групп өөртөө хийгэлтэй. Тэгээ яагаад энэ группээр хийхгүй гэдэг. Харин тэр мах талхаа эхлээд гадагшаа гаргаад үзэлтэй. Тэгээ өөрөө эхэлж үлгэр дүрэл үзүүлэх хэрэгтэй байхгүй. Заавал одоо бид нар хятадтай яаж өрсөлдөх юм бэ? Яаж өсөлтгөө өөрөө харуулах. Харин тийм. Одоо бид нар одоо хүссэн үсээгүй бид нар нүүрс зэсэлж гаргаж штэ. Энийг боловсруулах хэрэгтэй. Тэгээ боловсруулах ихээр нэг жоохон боловсруулсан бүх хувийн хэмжээний санаачлагчтай бүгдэн дээр нь хэрэг үүсгээд бүгдийг нь хулгайч зэлгийчгээд ингээд байхгүй болгочихлоо шүү дээ. Одоо тэр сентийн үйлдвэрүүдээ яав, жоохон боловсруулах үйлдвэрүүдээ яав. Одоо ингээд боловсруулах үйлдвэрүүдээс чинь давхар амнаа таваад байгаа байхгүй. Тийм давхар амнаа. Тэгэхээр чи яаж энэ явах юм бэ? Яаж боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх гэдэг байгаа. Тэгээ амар ишаал эсрэг юм яриад байдаг. Үүрх нь бүр огт эсрэг. Тэгээ одоо энэ дээр бол ерөөсөө манай сонгогчдол өөрсдөө одоо нөгөө лодо гişүний хэлэлдгээр хэсүүчихгүй бол тийм байхгүй болохгүй. Юу яач вэ? Өнөөдөр за өндөрлөх талдаа болж байна. Тэгээд би яг чиний өөрөө чинь шүүх хуралд суужсэн хүн. за Давхын чинь шүүхтэй суужсэн. Юу болж байсан гэж өдөрөө харж ирсэн. 5 хүн гар усгцуулсан байдаг юм. 6 хүн. Хоёрын салгаж аваад ялчдгээ. Би тэрийг бол яг ингээд хоёр чихээрээ сонсоод суужсэн хүн. Тэр 6-аа олон хамтын шийдвэр гаргасан юм чинь 6-аа буруутан баймаар. Гэтэл яг чамааг Шинатрахта цуг салгаж авч байгаад ялчдгээ. Тэгээд чамааг илбэг дөржин гэдэг. Энэ илбэг дөржин шүүх байгаа гэдэг. Илбэг дөржин шүүх нь ялах гэдэг. Ялчдгээ бүр ялгаж авч байгаа тийм. Тэгээ энэ ямар учиртай юм болоод идэх юм бэ гэдэг тахгүй юу? Тийш л асуух гэдэг. Яг 17 оноос хойш ч над дээр чи их олон хэрэг тохох гэж үзсэн л дээ. Нээж удаа байцгдаг, эдэн шудаа шүүх хурлаа. Одоо ч нэг үлдсэн л үү? Тий, одоо нэг үлдсэн байна. Тэгээд яг улс төр орцсон бол ерөөсөө тэр хууль мөл хамаагүй бил, нотлохоор мөр хамаагүй. Тэгээд 6 хүн хамтраад гар усх зурцсан бахад нэгийг сугалж авч ял өгч байгаа шүү дээ. Тий. Тэгээд яг та нөгөө хэд мөл ардын нам. Би бол арсан нам. Гэхдээ би бол зээл өгөө. Төсөл өгөөгүй хүн ажилд оруулах. Тий. Хөрслийн мангад маш ашигтай тийм хөрөнгө оруулалт хийцэн. Тэрэн дээр л зөвшөөрсөн байхгүй. 100 хүн гарын усх зураад ороод ирсэн. Би хэрэг зураагүй байсан бол ясан богдуулсан гэж жинхэнэ хэрэг үүсгэж. Тэгээ одоо ингээд мэдхгүй. Би бол тэр юусаа ойлгохгүй байна. Тэгээ би хамгийн гол нь тийч нэг худлаа хөгжлийн банкны нэг барилгаа авч энэ залуучуудыг шоронд явуулмааргүй байна гэдгсэн чинь үгүй одоо энэ чинь ашигтай өгөхгүй гэдэг. Одоо өөрөө тийм ашиггүй юм бол буцаачих үгүй гэдэг байна. Тий. Одоо 28 тэрбумаар байр авцсан гэж буруутгаад байдаг. Тий. Тэр бол сонгон шалгуулт хийсэн юм байл л дээ. Одоо тэр байр нь 90 тэрбум. Одоо үнэтэй авцсан гэдэг байгаа шүү дээ. Тий. Одоо ингэ буцаах юм бол харин ёстой жинхэнэ эсрэгээр бодлоо хөгжлийн банкны даваа илэрчиж байгаа байхгүй. Мөнгө аваад 3 дахин ашигтай бизнес болчиход байгаа байхгүй. Тийм байна. Тийм байна. Тийм. Тэгээд одоо мэдгүй энэ бол цэвэр улс төр орцсон. Одоо тэгээ манайхаа ярьдэн шүү дээ. Чи тэгээд гэмгүй юм бол шалгуулаач гэдэг те. Тийм. Тэгээ одоо шалгуулна гэхэр чин тэр чин
маш төвөгтэй шүү дээ. Тэгэл энийг явж үзэх хүн ойлгохгүй байна. Тэг би одоо ингээд гав зүүр чинь дүнг зүүр чинь тэгээд тэр 4 жиргэнт маш хүүтэн жижиг хөрөнд авчид 4 сар ёс сойжин суулгах чинь те. Тэгээд энэ чинь ярихаар ингээд гонноод өгдөг байхгүй. Одоо өссөн явдлын чинь тэр хэмжээ. тэгээ охирол байхгүй. Хохирогч байхгүй. Авлага авснаа аваагүй. Юу ч байхгүй. Тэгээд 15 оны үлдэлсэн юм чи баг 10 жилийн өмнө үлдэл шүү дээ. Тэгээ яал өгтөө 22 оны 12 сарын хуулиар ял өгч байгаа байхгүй. Хуулийн курсын 2 дугаар курсын үед хүртэл хэлнэ шүү дээ. Хууль буцааж явуулж болохгүй. Тэр үеийнхээ хуулиар ялах хэрэгтэй шүү дээ. Гэтэл 15 оны зуны үйлдэлийг 22 оны өвлийн хуулиар үлдэж. Тэгээ маш олон хэрэг ингээд төлөвлөсөн байсан байхгүй. Минийхийг сугалж авч байгаа л матч өсөж байгаа. Тэгээ ер нь бол тийм юм бэлээ. Одоо чи гингүү бол шалгуулчаач гэж хэлдэг бас маш болгоомжлогтой. Тэгээ одоо миний сэвчээ сошиалэр ингээд баларсан шүү дээ. Манай шүүгч чинь анхны шатны шүүгчдэр чинь над дээр ял өгөх гээд яраалаадсан байхгүй. Чи аюу олон жил болцсон хэрэг чинь тэгэл ерөөс ингээд хурдлаа гэсэн. Би юу шууд алга тогшсон. Тэгээ энэ утас хүлээж хурааж яваад гав зүуддэг байхгүй. Тэр дунд ингээд баахан notification гарч ирсэн. Маш олон вебсайтууд дээр миний нэрийг тавьж байгаа жирэг гарч байгаа. За одоо оройн баг би тэгэл тийш төгжигдчихэж байгаа юм чинь. Тэгэл би шууд оройн дараагийн 7 хоногоос хүмүүс ирээд хэлэхэд оройн бүх телевизээр яг нэг жил мэдээлэл гарсан гэж. Тэгсэн. Бүх олон нийтийн телевизээр биш сонингоор яг нэг ижил зурагтай нэг текст явуулсан. Тэгсэн. Ардын дайсан фоцаар ингэ явуулсан. Ардын дайсан болгосон тэгэхэд. Тэгээ энэ чинь өөрөө PR-ын төрүүлээд ингээд зохион байгуулагдсан. Шүүгчний яагаад би ерөөсөй ойлгохгүй яагаад яриад байгаа юм. Жагал ингээд хооланд гарч байгаа матч. Дээр шахаад энэ сори гэж ягаал босч байгаа байхгүй. Тэгээ хамгийн муухай тэрийгээ төр хурлынхаа тэмдэглэлд оруулахгүй, шийдэх тогтоолд оруулахгүй. Тийм л үт юм байлээ. Тэгээ одоо ингээд нөгөө монитор заргалтвал юу гэдэг вүлээ? Хормоогүй. Тэгэхээр одоо ингээд гингүү бол чи шалгуулчих гэдэг чинь бол их нохоо үг юм бэл. Яг л тэнд чинь бэлэн тийм отред байж байгаа байхгүй. Технологи бүр ингээд хөвлөл хэмжлтэйгээ хар PR ордог. Одоо би ичнээ яриад муу нэрийг хосовж ярилцахгүй одоо энэ ч нөгөө хөгжлийн банкны хулгай үнд гүйцэтгэл юм тий. Тэгээ ясын дээр би хулгай хийгээгүй. Одоо юу хийгүүл юм чи тий. Тэр чинь хурдтай чинь байсан учраас би агуулсаа мэдээд байсан. Бүхний сонссон. Тэр бүр шоконд орчихсон. Тэр хараа тэр үнтэй авсан гэж шийдвэр гаргахад аягүй сонин гаргасан шүү дээ. Хотын төвийн А бүсийн гараж шиг ба шүү дээ. Энэ богдаар гэдэг нь хажууханд байгаа. Тэрний ахуйн зориулттай гаражтай харьцуулаад тэгээд юу яа үнтэй авсан гараж шүү. Хоёрт олон улсын стандарт зөрчсөн байна гэж байгаа. Яг зөрчсөн юм гэхээр тэр ISO гэдэг нэг код байдаг шүү дээ. Тэрийг хэлэхгүй байгаа. Тэгээ наад чинь байна шүү дээ. Хөгжлийн бэрхшээлт хэрэгдэд үйлчлдэг 0 алга. Бэлэн мөнгө хадгалдаг, биш бэлэн мөнгө зөөдөг хомгил алга. Үн цөлийг дэлгдэг гон халга тий. Чи ийм үнэтэй авчихсан. Гэхдээ наа чин хаас банк шиг харилцаа хадгаламж авдаг банк биш ээ. Зориулт нь өөрөө. Тэгээд юу яаж байгаа? Наач офисоо гэдэг аа. Ойлгож байгаа шүү дээ. Дээрээс даалгавартай юм чи яах вэ? Тэгээд дээр нь ингэж байгаа. Зөрүү гарахын тулд бэлэн мөнгөөр арилжаа хийгдсэн байна. Тэгэхээр 7% хасагдуулах хийх хэрэгтэй байна. Хүчээр 2 тэрбум төгрөг хасж байгаа байхгүй. Гэтэл 28 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр ингэж зөөдөг. Тэр чинь нэг дасны уулганд байгаа шүү дээ. Бэлэн мөнгөөр шилжүүлсэн гэрээ хийцэн. Тэр байсархад наа чинь ингэ. Тэгээ тэр чинь нөгөө нэг шинжээ чинь дүгнэлтийг барьд юм байл л тойлон тийм. Тэгээ тэр шинжээ чинь барилгын архитектур заяа. Памитгүй альжины банк, хөгжлийн банк хоёроо ялгаж чадахгүй. Үйлчлэгээний заал, офис хоёроо ялгаж чадахгүй. Тийм барилгын архитектур хүнээр шинжиж хэлэгдэж байгаа. Тийм юм болсон одоо тэр. Тэгээ тэр хуулийн өөрчлөлт болохгүй биш. Тэгээ 2024 оны чамайг сонгуульд оруулахын тулд ардын намаас нь айсан л та. Яагаад гэвэл бодит эдийн засаг гэдэг манай намд цөөхөн мэдлэгтэй чадвартай эдийн засгчдын нэг юм. Наач чи өөрөө шүү дээ. Тэгэхээр наац юм аа. Тэрний золиос олгож чамайг. Тэгээд яг хаа тэр миний инээ түрээд байгаа юм. Одоо эдбэг дөржийн хонглын шүүх мөх гэдэг нөл үрд ярьдаг шүү дээ. Тэгээд энэ яригч яах Женко Зика гэж ирсэн. Тий. Яг ясан юм да тийш шалгуураар ярих юм бол Женко Зикор ч өөртөө эбиг юм болсон шүү дээ. Эби Think Tank гэж институтээр гарч ирсэн. Энэ хоёртой чинь би анх уулзж байхад энэ хоёр чинь бүр
ой гутмар эбиг шүтдэг хоёр хүн байсан шүү дээ. Орос тийм төрөлг гарч энийг дөрөөлгээд эбигээ гоё харагдуулъя. Тэгээ бид дахиж тэр эби think tank дээр очиагүй. Чин Женко энэ хоёр чинь нэлээд том даргал байсан юм. Тэгээд яг тэр шалгуураар үзэх юм бол эби юу Женко ч өөртөө жинхэнэ эбиг хүмүүс байхгүй. Би бол яг хөтэ нэг жил хамт ажилласан. Гэхдээ тийм айхтай ойр дотн биш. Тэгэл энэ нөхөр эбиг нөхөр гээл. Одоо яг хөтэ. Тэгээ энэ яг одоо ховч болчихсон. Гэхдээ энэ чинь бодол яриа шүү дээ. Одоо юу гэдэг контент юу гэдэг нэвтрүүлгийн төгсгөлд хоёр дахь баярлалаа. Одоо тэр хэцүү газар сууж яхад мань эргэж ирсэн шүүх хурал дээр эцэсгэл санааны дэмжлэг үзүүлсэн тийм. Тэр ингээд эрх чөлөөний төлөө дугч байгаа цөөхөн хүмүүсийн нэг л одоо цөөхөн хүмүүсийн нэг л хоёр болчиход байна шүү дээ. Тэг их л хараалга зөвхүүлэх юм гэдэг битээ бууж өгөөрэй. Тэгээд сайн цаг ирнэ. Ирээдүйн чинь октябрь үе ирж штэ. Дандаа ийм нэг ханхуу бурангуй үед те нэг попот Нардын Баатар боллоо те. Тэгээд түүхийн зөв талд байх юм бол цөдтгөл юм байлээ. Тийм учраас хоёртоо бас амжилт хүсье. Тэгээд за баярлалаа. Нэг ганц хоёр юу хэлчих вэ? Асуулт байл. Асуулт гайгүй байна. Нэг хүн л асуусан байна. Бусад улсуудын хуулинд байгалийн нөөцийг юу гэж тусгасан байдаг юм бэ гэсэн юм. Яг байгалийн нөөц гэж тусгадаг юм аа. Зүгээр яг уул ургаа тал олон стандарт байгаа. Жорг стандарт, Канадын юу лээ 44. Тэн дээр юу гэж тусгадаг вэ гэхээр уул ургаа хувьд шүү дээ. Нөөц гэдэг утгаараа энэ чинь эдийн засгийн үр ашигтай тий. Тэрийг ухаж гаргаж ирээд маш их зардал гарч байгаа шүү дээ. Тэр зардлаа нөхөө цаана ашиг үлдэж байгаа бол нөөц гэж үздэг байхгүй. Ингээд зарчмын тийм байдаг шүү. Тий. Бусад улсуудын хувьд бол нөөц гэдэг нь баялаг гэдэг бол ингээ өрөндөөд олцсон. Гаргаад зараад одоо хэдэн тоон байна гэх. Тэр геолог уулуурхай салбарт чинь энгийнхээс шал өөр утгатай шүү. Тий. За баярлалаа найзтайцсан. За тэгээд хоёрт бас амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд өнөөдрийн төгжрөл дундын хүрээд өндөрлөж байна. Иргэдээ бид юу хүсэж байгаа вэ гэхээр 2025 оны 4 сарын 27-нд 90 он тэр эрхчлөөг авчирсан эр зоригтнуудтай хамт эргээ морондоо морцгоё. Энэ харанхуй дарангууллын нийгмийг бид сүр зогсохгүй бол бид сүрж тэмцэхгүй бол эрх мэдлийн эсрэг эрх чөлөөнийхөө талд гарч зогсоохгүй бол энэ ганцхан өнөөдөр энэ эрхчлөө яриад байгаа хүмүүсийн асуудал биш. Энэ Монголын хувьд л за энэ асуудал. Бидний өнгөрүүлсэн түүх, бидний өнгөрүүлсэн хувь тавилан энийг гэрчлэх юм аа. Монголд эрхчлөө байхгүй бол тусгаар тогтмол байхгүй бол нэг хүний дарангуул тогтохоор хэн дуртайгаа хэрэг